болооч гэдэг юм уу? Энэ ярьцлага сайхан өгнөд хоп за. За. цагтаа бүгдээ уулзсан. Та бүхний төлөө маргааш 12 цагт яг энэ цаг байна. Тэгээс үстэй баяртай үзэж. Амцтай хол дотн нэрэ. Дабл кук. 7 нүгүрийн бямны маригт 12 цагаас. Эрхэн үзэгчтэй. За өдрийн мэндийг хүргэе. За тэгээ өнөөдрийн манай одоо нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. За манай өнөөдрийн зочноор Мөрөөдлийн театрын одоо жүжигчд маань хүрэлцсэн байна. Төлгөөн Бартууш. Сайн байцгаана уу? Амралтын өдрийн мэнд хүргье. Тайгаа нэвтрүүлэг эхлэхээс өмнө яг хоёр ямар адилхан юм бэ ярьжсэн чи инээгээд орчлоо. За тэгээ өнөөдөр манай Бартууш Төлгөөн хоёр маань ямар гол их гэж байгаа лээ? Амралтын өдрийн чинь гоё шүлтэй тэгээд хүүтэр чинь тэгээ гоё дотроос дулаан байгаасаа гэсэн үднээс гоё баяртай байгаа төр шиг. Монголчууд маань уусаа махайгүй гэдэг. Заавал мах арахгүй болохгүй те. Тэрнээс гадна өчтөр засаар одоо ямар байна? Оо янз сайх. Үнээр гоё байлаа шүү дээ. Алхахад бас дулаахан те. Ер нь өчтөр бараг бүх хүмүүс алхсан. Бүх хүмүүс алхсан. Бүх баар битүү байсан баха. За тэгээд одоо хоол хийж эхэлцгээе. За нэвтрүүлэг ингээл дөрүүлээ ингээл хийгээл маршрутаараа хийгээл явна. Тэгээ. За баярлалаа. Хэн баншаа авъя? За би маха өшглээ. Чи маха өшгөл. Тэгээ. За баншны мах ихлэ татаж өгнө шүү дээ. За тэгээ. За. За ямар ч юм яснаас. За манай Мөрөөдлийн театрын маань одоо жүжигээ тавиад одоо сарстны ордонд тавьж байгаа тийм. Хэзээ дуусах вэ? Одоо юу штэ? Махаа ч тоглоод одоо бараг сар шахуу тоглолчоо да. Одоо хаалтын тоглолт явагдаж байгаа. 28-ны хүртэл. Энэ хүнтэй ингэж пиг үзээд байгаа гэсэн шүү те. Оо янзын сураг үзэхдээ бас пиг үзээд байгаа. Тий. Сонсогдож илээ. Бас энэ удаагийн бас за би сандаа. Тэгээд бас нэг дээр нь бас нэг одоо үзэгчтэй хандаж мэдээлэл хүргэхэд сая нэг PCI гэдэг нэг алдарт одоо Солонгос дэлхийн одоо бүх даяар одоо болж байгаа нэг нөхөр байна. Янамстад хийж байгаа. Тэгээ манай Мөрөөдлийн театрын бас яг тэрийг дуурайгаад хийсэн хүн бол үзэж болох мэдж байгаа тийм манай одоо тэгэнгүүтээ сая одоо YouTube-ээр бас нэг Монголд бас нэг сая гаруй хүн үзсэн гэдэг тийм юм байдгүй юм байлээ. Тийм уусаа мэдчихлээс мэдээгээр гарсан л да. Чамаас өнөөдөр би сонсоогүй. Тэгэхээр мэдээгээр үзсэн байхгүй. Тэгэхээр PCI-аас ярьсан аваад асуусан хамгийн ойролцоо болсон те. Одоо таныг одоо дөөрөөсөн хамгийн ойролцоо болсон ямар хүмүүс байна гэсэн чинь энэ Монгол уу? Монгол уу? Яг тэгж хэлсэн юм уу? Тэгж хэлсэн гэж би сонссон. Оо тийм үү? Хамгийн адилхан энэ болсон гэж ярьсан. Та нар одоо интернет захын ертөнцөөс жаахан хол байна уу? Яг бид нар тоглоомчгүй. YouTube манайхаас бас сая өрөөл биднээс нэг Gangnam Style party хийн гэдээ бид нар бас үзэгчтэй ард түмдээ амлалт хийсэн. Одоо тэр амлалтандаа хүрхээ бид нар энэ сарын 28-нд I loved энэ одоо энэ нэг бүтсэн өдөр Dream Gangnam Style 1 million гэдэг пари хийж байна. Юу гэсэн үг сайд нэг Gangnam Style гэсэн үг. Language юм ойлгохгүй хэлэхгүй юм байна. Тэгээд нэг пари хийж байгаа. Тэгээд энэ одоо шоуд маань болохоор хамтлаг дуучид дээр нь мөн манай Мөрөөдлийн театрынхаа оролцсон. Бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Одоо Мөрөөдлийн театрын хамт олон гэхээр одоо хичнээн бүрэлдэхүүн байна. За ер нь бол олон хүмүүс байгаа л да. Ард ажиллаж байгаа. Тэ одоо тайзнаар гарч байгаа. Тэгээд соёл урлагийн их сургуульд одоо сургуулийн дээд тий бас тоглолтож үзсэн хүмүүсээс сонссон юм байна. Манай кино урлагийн дээд сургуулийн хүүхдүүд тийм аюу гоё эхлэлтэй аюу нэг бүжиг яриад байсан шүү дээ. Тэг бүжиг аюу гоё яг мэрэгжлийн төвшөнд хийж ингээд гэж хэлсэн. Тий. Ер нь ер нь жүжигчний мэрэгчлээ сурж байгаа хүүхдүүд бүжигчин байх. Залуучууд чи угаасаа ер нь тал талын авьяастай л гэдэг чинь ер нь бол тий. Тэгээд манай тоглолч нь шоу драм гэдэг юугаар жанраар явж байгаа. Тэгээд дуутай, бүжигтэй. Энийг нэг юу гоё татан гэдэг татан шүү дээ. Тий, татан. Баян шүү дээ. Таны буруул хөшөглөөд ах шиг. Зүгээр ингэж байгаа энэ чинь жигдрээ явчихна. Том баян шиг гэж байгаа юм шүү. За манай жүжигчин Дүлгөөний хувьд одоо Мөрөөдлийн театрт одоо анхны уран бүтээлээ хийж орж байгаа юу? Миний хувьд болохоор Мөрөөдлийн театрын
3 4 дахь тайзны уран бүтээл байгаа. Тэгээ нэг нь хүүхдийн жүжиг. Тэгээд анх байгуулагдсан. Тэгээ анх байгуулагдсанаас нь явж байгаа. Тий. Одоо жишээлбэл нөгөө урлагийн гараа сургууль төгсөөд урлагийн гараа гэж танаас асуусан том утга байгаа шүү дээ. Тий, бүхэл юм анхдагч байсан миний хувьд. Жижиг дэжлээ тий. Мөрөөдлийн театрын хувьд ч гэсэн анхных болол тэгэл. Тэгээ мөрөөдлийн театрын маань бас шинийг сэтгээд бас нэг шин юм хийж байгаа болохоор та надад бас цааш амжилт хүсье. Яг энэ нэрчээр байгаараа. Үнэхээр бас YouTube гэдэг юм дээр бас хэр баргийн юм бас сая юугаар үзэж чадахгүй шүү бас тий. Тэр батууш бас тэр нэг лефтэнд байгаа тэр нэг боо байгаа шүү дээ. Яа адилхан юм аа. Яа юм адилхан. Нөгөө Gangnam Style гарч байгаа тэр их нөгөө sync хамтлаг үстэй. Тэрний оргилтой мангар адилхан байсан байхгүй яг тэр нэг лефтэнд дээр нэг сонин юм. Энэ ямар оргилтой ямар адилхан юм бэ гэд тэгээ байдсан чинь таанах нөгөө нэг хийсэн чинь чи мангар адилхан. Тэр цараймаар нэг яг ингэ тултан царай нэг сонин болдсон шүү дээ. Ярилцаад ийм дуу хит болоод нь штэ гэдэг. Бөөндөө ингэ яриад биенийхээ царай зүсийг хараад нэг клип үзээс чи тэр тэгээд жоохон төстэй тал ажигласан. Яг жигд яг л болсон байл шүү дээ. Таах хүртэл тэр жоохон шинэ. Тэр чи анх үзээд үзэхэд бас манай дүрснийхэн бас хөгжчихжээ. Бас л яг адилхан хийж шүү. Хин хийсэн бэ? Эйс стайл хийсэн. Тий, Тэнгүү тэр чинь ингэж гарсан байлаа. Яг нэг хүмүүс үзэх юм морьтой хэсэг нь арай худлаа. Бос зүйлүүд нь яг юм билээ шүү дээ бүр. Яг л адилхан. Яг хийсэн билээ шүү дээ. Манай улсын орн бас хөгжчихжээ. Тэр парк янз юм болчихжээ. Янз. За. Монгол орн маань амар сайхан хөгжиж байгаа. Одоо манай тоглолт маань 28 хүртэл тий. 28 хүртэл тоглоно. 28 хүртэл. Тоглолтын үн ханш хэдтэй вэ? 90000 төгрөгөөр тоглож. Бас яг л бас нормал хоолны бас тий. Тэгээд энэ тоглолтод маань Монгол Улсын гавьч чинь дараа ихч мань орж байгаа. Соёлын дөрвийн ажилтан Ая ихч мань орж байгаа. Тэгээд Ая ихч мань одоо 8 жил завсарлаж байгаа. Хугацаа тайзан дээр гарч иж байгаа. Тэгээд бас залуу уран бүтээл бидрийг бас ингээд дэмжээд ингээд дараа ихч Ая ихч мань ингээд оролцож байгаад бас бид бүхэн маш баяртай байгаа. Дараа ихч Ая их баяртай баярлалаа. Баярлж байгаа шүү гэж хэлмээрээ. Тэгээд одоо цаашдын одоо дараагийн уран бүтээл одоо энэ тоглолтыг маань ард түмэн маань айгүй сайхан хүлээж авч байгаа. Бид нар бүр улам урам зориг ороод одоо ерөөсө бүр зогсолтгүй ажлыгээд бид дараагийнхаа төлөвлөгөө гаргаал тий. Одоо энэ тоглолтоо дуусгаад хөдөө орон нутгаар дахин эрдэнэ цэглэн хөвсгөл гарангаа уурхангаа ер нь л очиж болох ер нь боломжтой гэсэн бүх газруудаар л очие гэж бодож байгаа. Тэгээд уус тунгасны баяр цааш нь үргэлжлэн тэгээд шинжилгээ тэгээд арга хэмжээ манай байгуулагдаад одоо нэг жилийнхаа нүрийг арайч бас болоо үзээгүй байна. Гэтэ бас нэг нэлээд тоглолт тавих гээд байна гэх. Гэхдээ ер нь бол маш их уран бүтээлийг үзэгчтэй хүргээ тэр хэмжээгээрээ бас одооноос эхлээд өөрийн гэсэн юм зэрэгтэлтэй өөрийн гэсэн үзэгчтэй болж байгаа болов уу гэж бодоод. Одоо бас ингээд урдан даалгавар хошин шогд бас ажиллаж исэн те. Тэгэхэд бас шинэ үе X дүүз маск гэдэг хүнддэг хүмүүс ондоо шүү. Сая ингээд өчтөр найзуудтайгаа уулзаад байж байгаа. За X дүүз үзье. Үгүй маск гоё байт юм аа. Үгүй шинэ үе чинь гоё байт юм аа. Бас зэрэглүүд хувааж чадсанд одоо тоёртой танаа хамт олон баяр хүргэе бас чи залуу хүмүүс бид дэм дээс ирчин дээр зүг өгөөд шүү. Тэрнтэй адилхан аюу гоё яг ингээд мөрөдлийн театрыг гараад тэгэхээр баярлсан л та бас ингээд. Яг мах гэсэн жоохон энэ арда баншин нэг баншинд ингээл нэг нь орно. Хөөе, тийм аим жижиг байх гэж байна. Жоохон гэхдээ та жижиггүй шүү. Юу яч болдгоо юм уу? Нэг юм махыг ингээд шоо дөрүүлж өгшөглөн гэж юм бэ? Дөрүүлж өгшлөөл нэг ингээд гурлаар орчуулдаг юм уу? Заавал гэж олно гэж. Чи яг Gangnam Style та юм игээд байна. Тэгээ нэр саний ярианаас бас нэг шинэ бүрэлдэхүүн хамтлаг ингээд бас нэг үеийнхэн залуучууд ингээд зориглоод юм хийж байгаа. Тэгээ бас тэгээд өөрсдийнхөө толгоогоор ингээ юм игээ явахтаа сайхан байд юм байна. Тэгээд яг энэ толгой өөрсдийнхөө хүч чадлаар ингээ хийсэн юм ингээ арт түмэн ирээд ингээ үзэхдээ бүр их сайхан байд юм байна. Тэгээд өөрөө таанаас ч одоо тий. Тэгээд одоо тэгээд тэр I love to болох зүйл нь болохоор 1 million
Dream Gangnam Style 1 million гэдэг пари хийж байгаа тийм. Одоо Gangnam Style нэг тий. Сая манай нэр орчиж байгаа тий нэрийн өсөг орчиж байгаа. Агуулга нь бүх юм агуулга. Gangnam Style нэр орчиж байгаа. Сая орчиж байгаа. амар том language language төвн л ойлгох юм. Dream гэхээр одоо гайхаа. Language гэж одоо ер нь бол манай монголчууд ер нь бүгдээр нэг англи хэллийг бол ер нь л гадарладаг болчихсон шүү дээ. Ер нь бол тий. Батушках ер нь хоол хийдгүү та. Батушны хоол идэх нэ. Яг би яг үнэнгээ хэлэхэд бол би дээр хоёр ихчтэй, нэг эмэгтэй дүүтэй. Тэгэхээр ч одоо бүр айлын ирэх юм биш үү? Ажил ихтэй. Тэгэл оюутан байх чи бид нар чи ялангуяа урлагийн улсууд чи тэгэл өглөө гараад орой ирж байгаа юм. Тэр ч одоо хувц угаахгүй хоол ихгүй. За яг үнэн ш. За ерөөсөө унтгал үүрэгтэй гэрэл гоорно. Гэтэ яг сүүлд нэг би чи энтэх рүү нэг тий сургалтанд явсан 6 сар сургалтанд яваад дараа нь энтгэхээс ирээд бас шивэд бас нэг найзтайгаа 6 сар явсан. Тэгээд тэгэхээр чи хүн чинь нэг хүний нутагт очиод ээж ихчдэр байхгүй дүүнэр байхгүй болохоор өөр ирэхгүй хоолоо ээж жоохон сурдгийн байлээ жоохон цутрах маягтай болонгуудтай хүн чинь бас нэг тэгэл амьдралын ихэн те хоолоо хийж юм байлээ тэгээд бас яг өөртөө бол хоолоо хийгээд идчихин те энтэг ямар байна вэ энтэг гуусах яан сайхан уу Зиндэгийн бол гайгүй л байгаа. зиндэг боо ингээ даамаа яваа дондор нь тэгээ хүмүүс тэгээд ярьд яа энтгийг явсан гэж гайхаад асуугаад тэгээд үгүй яага болдгоо энэ бас нэг тэр бум хүнтэй том улс штэ тэр чинь тэгээд муухай штэ энтэг чинь ингээл ядуучаад ихтэй гудамжны юу ингээ тэгтээ яг тийм улсууд байдаг тэгтээ энтэг бол тэр хүний тэр сайхан сэтгэлийг энтэг хүмүүстэй бол зүрлэхгүй зүгээр ингээд зам асуунгууд ингээд машинтай явжсэн улсууд ингээд зам дээрээ баг ингээд наашир гээд машина ингээд замын хажуу зогсоож байгаад ингээд бууж ирээ баг жими хачаа ойлгохгүй би чамайг хүргээд өгье гэж байна. Тэгэл мундаг хүмүүс шүү дээ. Айгуу сайхан сэтгэлтэй. Тэгээд айгуу тийм шашинлаг хүмүүстэй. Тэр ч нөгөө тэгээ Монгол зонголыг таньж гинөө. Мэдэлгүй байх. Манай монголын чинь буддист тэгээд айгуу сайн мэд. Өөртөө бас нэг хэсэг болог хүмүүс. My grandfather Чингис хаан тэгээд яг муслим шашинтай улсууд бас байд юм лээ. Тэд нар бас нэг мах идэн. Түүнээс энтгчүүд бараг 80 70 80% ер нь бол цагаан болтой. Тэр бомтой юм ч одоо цагаан болтой байхгүй. Тэр бом хүний чи хаалах гэж тэр улсын орон засаг юу яаж махаар хаалах юм бэ гэдэг. Манай чи 2 сая хүний бол дэндүү махаар. Сая ингээд нэг сая одоо барилга ингээл би өнгөө явах айгуу дуртай л да. Тэгээ барилгууд их нураад ингээд хүн амьтаа осолтоод байгаа шүү дээ. Бас нэг асуудал гарсан. Тэрний нэг өнгөө гарсан гинэ. Батуул дарга байж гинэ нэг барилга унтсан нурцсан байна гинэ. Тэгэл хүн байж гинэ л дээ. Одоо эд материал байж гинэ. За тоосго. Чи одоо те чамаас болоод энэ барилга нурлаа. Тоосго. Чи одоо яг ингээ буруу ингээ хазгаа ингээ өргөдөөд ингээ явцсан байна гэж тоосго хэлж байгаа байхгүй. Би тийм байхгүй дарга те. Би яг л ингээ өнцгөө дамнаа ламамаа дамнаа л ингээ явсан. За яг уу за. Түн илсийг оруулаад иргээд. Илс ороод ирж байгаа. За илсээ. Чи одоо те яг чамаас болж энэ тоосго чамайг хэлж гин. Чи баг ингээ нураачлаа гэсэн. Гү би чи яг л ингээ ширхгийн дагуу ингээ зурагдаал холигдоол яваадсэн. Ямар сонин. За цемтийг оруулаад цемт дуудаж байгаа. Цемт ороод ирсэн чи. За би тэр чи хамаагүй юусоо байгаагүй шүү. Цемт оролцоог бол. Цемтээс авахаас юусоо би байгаа шүү. Асуугаа шүү дээ нэ гэж. Дараагийн тэгж нэг чинь. Дараагийн юу нь болсон ч тэгж нэг нэ. За магадгүй үзчихдээс буруу ойлгож магадгүй. Хүү ямар юм бэ? Ямар хүн дээр хүлээж авд юм бэ? Чи амьдралтай байх юм бол ашигч яг юм байдаг хөө батушка. Хоёр тэр бомтон ингэ сууж нэг юм л дээ. Хинтэйгээ нэг гоё тодорхой гоё странд ингэ суугаал амар цензуртай ингэ ихтэрэн ч ингэ ямплаал байжсэн чил нэг амар гоё хүүхэн гарчсан нөхөртөө танил юу бол яриа үгүй юу вэ найз маа тэгээд хаттай за баяртай гэж явчихдаг байхгүй. Чи ихрэн асуудаг байхгүй. Хүү юм чи. За. Гоё өнгөө ярьж штэ. Хоёрт ярьж гэж штэ. Тэгсэн чи ихтэн дэгдэх хуурлаа хүү юу хүүхэн бэ штэ. Ямар балаа юм бэ? Юу хүүхэн бэ гэсэн чи. Нөхөр нь манай нууц замраг гэдэг. Хүү нууц замраг ёо гэсэн чи салтан мална гэдэг байхгүй гэсэн чи нөхөр нь дэж авах. За чи картгүй. Тэ машингүй. Байргүй, хувцсгүй, хоолгүй. Тэ дансандаа мөнгөгүй. Явал та хамаа галга тэ шаардлага галга яв гэсэн чи дуу болчтой байхгүй.
Дараа нь дахиад нэг галтгасан хүн гарцсан. Сайн уу гэж хоёр хатан дээр нүсчээд яваад байгаа байхгүй. Арай тэнднээс энэ юу вэ гэсэн чи. Манай найз нууц амраг гэдэг байхгүй. Найз чи нууц амрага. Манайхаас арай л найз тий. Бачид аваад гэдэг. Манайхаас арай л найз тий. Биснэр дундаж амьдралтай байсан дээр юм шүү. Хэрдээ. За сүүлийн онгоо явахгүй болчихлоо. Сайхан байх болоод явчихлаа. Юу н хоолноос ямар хоолнд дуртай дөлгөө? Би ер нь нэг хоол мал голоо. Дөлгөө гэж би анх удаага л одоо нэрийг сонсч зүгээр ерөөдөө реклам зааш урсгалан дээр бас сайхан төлхөө явж байгаа охин шүү дээ бас тийм. За фейс сайтаа бас. Ах яна. Бас хүмүүний магтаал нэр Монгол охтууд гэдэг. Мөрөөдлийн театрт сайн хөөргөс үнээр хөөргөж үнээр хөөргөж. Зайлаас матраа мэдж байна. Мөрөөдлийн театрт хоёр залуу жүжигч юм байгаа. Нэг нь маа Дөлгөөн байгаа. Нэг нь маа Чука гэдэг дүү маань байгаа. Энэ хоёр сая өнгөрдөг хавар соёл урлагийн их сургуулийг төгссөн. Тэгээ Мөрөөдлийн театрт ажиллаад Хүмүүс аюулгүй мундаг ажиллаж байгаа. Тэгээд хүмүүс маш их амсайтай байгаа. Тэгээд бас ташрамжлэхэд бас хоёр дүү манаас аюул сайн байгаа тий. Гэж хэлмээрээ одоо хажууд багцтай. Тий. Тэр Gangnam Style дээр бас хөөхөн жүжиглсэн байлээ шүү бүгдээрээ бас. Үнэхээр яг л адилхан болцсон байлээ. Татсан сондлоо энэ. Яг намайг олж харсан уу? Намайг олж харсан шүү дээ. Яг л эмэгтэй хүн нэг тэрний эмэгтэй бүслээд исэн шүү дээ. Яг л адилхан Дөлгөө мандал гэж харсан гэж. Дөлгөө арай тэрийг бодоод арай л нэг бийтэй байгаа. Тэр одоо цаас бүжиглээд Монголоос жоохон мөрнө. Мах идсэн болохоор арай даатсан үжиглээ. Мах идсэн болохоор Би бас надад яг тэр клип хэл байна. Нэг одоо жаахан нэг нарын найз тохиолдсон юм байна. Бөөнөр ингэ клип үзчихсэн юм. Бейонсе гаж. Аа single lady Бейонсе гэдэг амар өсөг гэдэг. Савгаад ингэ амар хоол идсэн юм гинэ. Хоол игээд манай оператор яг намайг хасчаа гэж. Намайг хасчаа. Тэгээд үзэгчтэй хамтсан л дээ. Манай найз болсон single lady ч амар хит болсон шүү дээ. Single lady амар гоё өгөн ингэ бүжиглдэн шүү дээ. Тэгсэн чинь манай нэг яг зургатны хоорд ингээ араас утсан зэ. Хаста Бейонсиг бүр амар үзчихсэн гинэ. Нөөц өөр ярьж байгаа хөө. Манай мөрөөдөө Бейонсиг гэл ингээ ярьжсэн чинь хажуудлаас нь авгааны хоол идсэн. Одоо нөөц нөхрийн урагшаа цаа гөлөрч. Яцлаас нь урагшаа гэсэн. Баг мөрөөдөө дээр өгсөн. Чи ингэж нуур зорж ирсэн гэх байхгүй. Нуур зорсон фак мөрөөдөө дээр. Нуур зорж гэсэн чинь нөхөр авгааны дараагаас нөө бодлон замхраа. Тэгж авах чамир юм байл гэж бодчихсон. Хоосыг ямар амар. Я сайн бас нэг флаш гавтлаг үүдсэн шүү дээ. Тий. Флаш л юу вэ? Бас нэг хэдэн хамтлагаас сонсч ирсэн. Тэгсэн чинь бас нэг флаш нэг нь бас найз хэлдэг байгаа гэдэг хэлсэн чинь. Бас ингээд баахан За хамаагүй хүний тийм хоёр онгоо ярьж байгаа. Тэг хатсан юм байл та. Тэгсэн чинь маанаас хүн хардаж болно. Тийм одоо шатах таа. За ёо. Тэгээ яг нэг жүжигч хүмүүс ороод ирсэн болохоор онгоо ярихад маш амар нөө эмоц төвлөж авч байгаа байхгүй тий. Бас нэр тойрын талаар ярихад тойрын нэр цэргийн алба баасан шүү дээ. Хаана алба баасан бэ? Хүн таруул таасан шүү дээ. Норчор тий. Тэгээ хоёул нэг ангид. Нэг ангид. Тэгтээ тойрыг би бас нэг үлгээд нэр бас хоёулаа цэргийн алба ингээ гинт явцсан хаагаад ирсэн гэхэлэр би бас амар бахаад идэв шүү дээ. Би бас нэг өөрөө бас нэг цэрэгт явангаа алдаал тэгээд өөр ирэхгүй ажил тэгээд болохгүй тэгээд одоо Батбуу ширээ явах юм бол жишээ манай ангид орох магадлал 80% байна. Гэхдээ метр 80-аас манайх 75-аас дээш. Хүндөр надаас хүндөр нөгөө би чи 82 шүү дээ. 81 82 шүү дээ. Би чи 80-тай шүү дээ. Та хоёр ч нэг махлаг орхлоор жоохон аваа явчих. Зулаа молоо хөөцөн байна нөгөө. Би нэр цэргийн алам гэснээс саяхан хотын зүуд явж байсан чинь юу? Нэг микро явж байна. Тэгсэн чинь улаан юм тацагтай. Урдалтай энэ юу? Хулдаасаар юм бичсэн. Цэргийн датлаг хаагчид баяр үргийн мөргийг гэсэн тийм бичгтэй микро. Тэгээ нэг цонхоор харсан чинь бөө өсөө осолцсон залуучууд. Дас гоё харагдчихлээ. Хамгийн тэр ингэж явах битүүрээ цэрж явах гээд. Яг л цэргийн бүртгэл байгаа шалдан ингэ урталтай ирүүлэн орж байгаа шүү дээ. Ороод угаасаа мөрсөн чинь нэг яг явъя гэж нэг зориог байхгүй. Тэгтээ ер нь явчих яа гэдэг. Тийм шүү дээ. Гэсэн чинь эвч нэгээр. Ааха. Чи ер нь явах сэтгэлтэй байх. Мэдгүй гэсэн чинь. Тэгэл нэг юм зүг мөн нэг юм явуулаад ирсэн. Нэнтэнд ч өнөө сусны ямар нэг шилжгээгүй.
Тэгээд байгаад өгöөлөө л. За өвсөө уусуул гэдэг. Тэгснэ цэргүүд олон цэрэг яваад айгу оройтчихгүй. Өвсөө ингээ халзлуулчихаар нэг баахан халз өгдөг болохоор ч нэг эцгүүд нь таньдаг юм шүү дээ. Тэгээ бөөнийг нь цалиалаа ингэж хагаад заагаараа машин руу гал бүгд ингээ гүүргээр гаргаж байгаа байхгүй. Зөөр халз юм гасан төрөөтэй эцэгчүүд нь хайлт дуулцаа. халт миний гоо гэдэг хүн болгож хүнийг ээж ааваа гэж дууддаг шүү дээ. Тийм шүү дээ. Ээж гэсэн баахан ээж. Миний гоо ааваа гэдэг. Тэгээд ээж аваа ялахгүй юм шиг. Тэгээд орсон манайр ч орж байгаа юм гэсэн чинь мейкт оруулж та бас. Мейкт паргон жилөө суулгаа. Тэгээд орсон чинь аав хажууд машинтай зэрэгцээд байгаа. Яасан юу хэрэгтэй вэ? Төрийг явуулж игэл бас нэг аз завшаа болох гээд байгаа шүү дээ. Бас хүнд гарч тээ бас. Тэгээд яасан юу хэрэгтэй гэхээр төр цогоо би цогоо болж амар хуушур аваад тэгээд цогоо ширкаад аваад тэгээд цогоос аав гэж зэгцэж өгөөд цогоо хуушур өгцөө. Торгомор гэрэлтэх өдөр хуушураа солилцож идэв. Одоо цэргийн амьдрал тойр одоо л мэдж байгаа юм чинь. Сайхан мэд. Тэгээ той ингээ бодсон Батуушийн нэвтрүүлэгт орчихвол өөрөө өтлөж авсан. Цэргийн амьдрал сайхан. Тийм ээ тийм. Той цэргийн амьдрал манхаа солилцсон байгаад ярианд. Нэрээ нэг жил юу ах. Тэгтээ ер нь дээр үчи бүр 3 жилээр хаадаг байсан гэж. залуучуудтай хэлэх цэргийн амьдралыг одоо жишээ нь цэрэгч явах сайн гэж бас нэг ажлаа алддаг бас нэг муу хаалт гэж нэг хоёр хуваагдаад байгаа байхгүй юу? Үгүй бас нэг ажлаа алдаад нэг сүүч нэг жишээ. Яа та нар ямар амар ярьдیں۔ Хаалта бассан. Дэлгүүрээр. Үгүй чихэн дээр бүрсэн яа. Хамаагүй нэг жил юм чинь яг тухайн хүний биений эсэргүүцэл сайн болоод ирнэ шүү дээ. Хөгжил мөгжил болоо сайн. Тэгээ хүн дуулууртаа болно хүнээс юм сонсон одоо жишээ нь ямар нэг эрүүгийн элемент хийхгүй болно гэсэн үг шүү дээ. Уураа дэвчдэг болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас цэрэг бол сайн. Тэгээ би бас нэг юм бодож байгаа. Миний фэйсбુક дээр болохоор их орондоо хайтай залуусын нэгдлэг гэдэг нэг нэгдэл нээж байгаа. Гүр хэдэн залуучуудаа нийлээд. За энэ нэгдлийг би яах гэж нээж байгаа юм бэ гэхээр өнөөдөр бид нар яг улс төрчөөд бид нар нам байгаад улс төрчөөд бид нар бүтээн байгуулалт хийхгүй. Бид нар зүгээр сайхан бүтээн байгуулалтыг өөрсдөөсөө хий. Өөрсдөө санхүүжийн өөрсдөө зориглоё одоо энэ залуучууд бүгд хий гэсэн тийм зорилготой. Тэгээ эх оронч үзлийг энэ Монгол залуучуудад жоохон юу яа. Тэрнээс хүн барьж зодохтой хужаа барьж хөөхтэй биш. Гагцгүй зөв бүтээлч. Одоо жишээлбэл таны өгсөн 1000 төгрөг энэ саунд орно. Би одоо тэгж бодож байгаа. Энэ одоо би цаашаа хийх гэж байгаа байхгүй. Бүх пабуудаараа ингээд нэг юм сан бай чинь. Их орондоо хайртай залуусын нэгдэл гэдэг чинь. Тэрнээс одоо хүн одоо 5000 төгрөг 4500 төгрөгийн юм ууж идчихэн гоо 500 төгрөгийн ингээ харангуудаа хийчихвэл тэр 500 төгрөг нь бол би авах биш. Яг тэр пабдын гадаа байгаа хогийн саунд зэрвэл гэдэг ч юм уу тий. Бид нар бүтээн байгуулалтыг хий тий. Нэг дүүргээр нь очиж баахан хогийн цэвэрлэе. Нэг дүүргэн тий. Одоо бас та нарыг бас маад нэг дээрээ тий. Нэгдэж нэг дээрээ гэж бас уриалж байгаа. Яг тэгэхээр өнөөдөр бид нар хийхгүй өнөөдөр нэг ямар нэг юм болохоор л нэг одоо нэг нам болоо нэг хүн болоо нэг хитэн цаас өгөө чимээгүй болоо тий. Өнөөдөр нэг бослог гаргахтаа биш хөдөлгөөн гаргаад тэнд нэг орилж чалахтаа биш. Хамгийн гол нь сайхан бүтээлчээр юм хийгээл яваад бай. Тэгээ ирээдүйд цааш дээрсэн хүн болгоо бидний дүүнер ч гэсэн суралцаа явна шүү дээ. Тийм шүү дээ. Манай хин дөлгөө маань ер нь гэрийн ажил хэрвээ. Одоо бас Батуушийн урлагийнх гээд бас жоохон гэртээ маа цөөх ирж мундаг. Тий, ер нь айлын хийддэг хүүхд. би айлын дундах хүүхд. Тэгээд тэгэхээр жоохон дундах гэж жоохон ажилтай хүүхд. Жоохон ажилтай хүүхд шүү дээ. Дундах чи ер нь тиймэрхүү л байдаг шүү дээ. Ер нь ажилтай байсан. Тэгээд яг суйст ороод тэгэл нөгөө манай сургууль ч нөгөө нэг эргэжтэйсний цаг гэлээ тий. Тэгэл сургууль дээрээ л өдөржин шүү. Суйст ер нь битүү хонцтой юм шүү тий. Дөлгөөний хувьд одоо шүтэж явдаг. Одоо бол болцсон. Дээхний үед бол бид нар чинь сургууль дээр хоноол бэлддгээс одоо бас хонж сууж аяг гоё болсон байдаг шүү дээ. Оо ясар масар аяг. Өдөр ирсэн өнгөж яваа сургууль минь аа. Дөлгөөний хувьд одоо яг та эмгтэй жүжигчээс Монголын сайхан жүжигчд байгаа шүү дээ. Эсвэл одоо гадаад жүжигчд юм уу одоо тэр шиг юм энэ шиг гэдэг одоо шүтэж явдаг жүжигч байна. Би Адан чимэг хичээг гарыг жүжигч Адан чимэг хичээг амар шүт. Дотроос Батуушийн хувьд. Тий. Оо юу би олон хүн байгаа даа. Тэгээ Монгол яхаа шүтэж явдаг. Хайд багш маань. Маань дараа их чигаа, аяа их чигаа ер нь тэгээд олон хүмүүс байна. Ер нь манай хошоо урдаас тэр инехгүй. Одоо энэ продакшн байгуулалт гарсан бүх хүмүүс бол бүгд л мундаг хүмүүс. Ягаад тэгэхээр бүгдээрээ нөгөө драмын театрт байж байгаад гарсан хүмүүс. Дандаа энэ мундаг хүмүүс нь би тэгэж бодд юм аа. Тэгээ ер нь ах нар хүмүүс ч гэсэн ярьдаг те драмын театрт байгаа байж байгаад гарсан илүү тийм суур сайтай. Тэгээд нөгөө айлч төрлөөр явцдаг те хошингоорч явцдаг, драмаарч явцдаг тийм мундаг хүмүүс байд юм болов уу гэж боддоо шүү дээ.
одоо энэ партайчнуудын толгойд байгаа хүмүүс. Тэгээ ер нь жүжигчний амьдрал хэр хэцүү. Юу яа? Одоо бүгд хоолой гурлаа. Энэ дээр хуурж мурах уу? Тэгээ өөчаар одоо нөгөө ногоогоо хөшөглөөд юм хөшгөлж идэх бол. Тэгээ за би ямар төсөн төсөөч энэ гурал ямар үүлдэн болсон мó. Юуныг хараа. Юу хутгах юу вэ? За ойлгомжтой тэрийг бол ойлгоно. Амтлаа. Маа энийг би хутгах юм бол тэгээ. Хутлаа үнэн юм бүс бүдлөө. Бас хийгээд. Би яг бүүжгэлгүй яах халбаг хэрэгтэй юу? За та тэгвэл одоо ингээ хоолныхаа махыг шиглээд за яа. За тэгээ. За одоо наадах чи өшгөн шүү дээ. Тэгээ. Баншиг бол болцсон юм уу те? Хутлах юм юу үстэй. Хийх гээд байгаа шүү дээ. Бацлах юм хийх гээд байгаа шүү дээ. Үгүй юу? Тий. Одоо тусгай тогтнолын ордонд хідээс тоглож байгаа лээ. 7 цагаас тоглож байгаа тийм. Маа 16 17 плейд Гурилч болчих гурилын үнд юучих юм бодчих юм уу? тэгээд тусгай тогтнолын ордны 1 давхрын болно шүү. каасаар бас плейд тоглож байгаа. Зүгээр шүү дээ. Одоо юу яаш таа тоглолт дундаас одоо нэг номер дундаас хийчихв. Яг өөрийн таалагдсан номер байна уу? Яг энэ номер аягүй гоё доо гэсэн. Манай энэ удаагийн тоглолт манай онцлогтой. 2 жүжиг тоглож байгаа. 2 өөр найруулагч, 2 өөр зохиол тий. Тэгээ 2 жүжиг тоглож байгаа. Тэгээд богино хэмжээний 2. Гэтэ байсан бол дүлгөөнөө гараараа батчихсан тий. Жогтор авч явчаа. Олон түмний нүднээр ингээ яг ингээ амталцах үү. Буцаагаад Ээж тэгж амталтсан шүү дээ. Ингээ амдаа ээж ингээ амталчаа буцаага ичсэн. Гэтэ одоо ингээ цасаар л ингээл юу одоо шинэ жил болно. Тэгээд Одоо чи бараг шинэ жилийн захиалга эхэлж гин гэсэн шнэ. Өчтөр тэгж дууссан. За тэгэлгүй яах. Гэтэ өвөл шинэ жилэл гоё юм да тэрнээс шүү. Шин Батууш Бата танаас чинь нэг үе лөө. Үгүй. Батууш тий. Батад үү тий. Чи Бата ах гэж ярина штэ. Бата ч ах юм уу? Тэглгүй яах юм бэ? Юу штэ Бата ах чи юу штэ. Манай одоо суйсыг төгссөн манай багшийн өмнөх төгсөлт нөхгүй. Чи одоо Батаасаа хийддэг үү? Батаах чи Үгүй ерөөсөө биш. 2 дөө. Үгүй одоо сойс Би чи 90 оных гэхлээр чи Батаах чи 88 оных байхгүй. 98 оных байхгүй. Юу вэ? 88 оных. Юу гэмээ сая бүр юу вэ? 88 оных Батаах чи би 90 оных. Дөлгөөний чинь 2000 оных. Гайхалтай. Насан дээргүй нас тэгвэл ганаач одоо насан дээргүй үг хэрэггүй тайжулсан биш. Таас дөрөнцгөн тайлаад ирсэн юм аа. Балай. Оо за. Би одоо Батаагш нанаас нэг үе юм баг. Хин чин одоо хин ихмээ чи Манай ихмээ чинь 60 оных штэ. Үгүй ихмээ чи овертаар гэдэг байхгүй. Харин тийм хүмүүс тэгээд Хүмүүс нэг хаа гэж хэлчих гээ. танаа ихмээ чи эдтэй вэ? 30 нэлээ гарцсан бахаа гэдэг юу яриад байгаа надад 3 дүү гэхлээр хүмүүс гайхаад байдаг. Перцх уу? Перцх. Тэстэй хапс. Окей. Яг чи бас яг төмрөөг амталдаг юм уу бас? Хэн минээр л амтлаа. Амталч. Юу шаруу Гаан төмрөө. Гамнас төмөр гамнас хөлөг. бүх юм. Тэгээд гамнастай бас яг ингээд яг гараад ирэнгүүт бас ондоо хүмүүс ярьдаг. Зарим Монгол бүжиг гээл. Манай нөгөө YouTube тавьсан юу манай сая гарсан нөгөө бичлэг маань устгагдсан шүү дээ. Яа. Мэдхгүй аим тэр одоо бид нар бас судлаад яагаад устгах ч үе чиргээд асуусан чинь бас цаанаас YouTube-ээс устгасан мэдхгүй тэр ноён easy-гээд залуу устгасан. Ноён easy гэж ямар мэдвэ? Яг нь ноён easy-гээд нэг залуу байт юм байна. Тий IG ч гэлөө. Одоо нөгөө Facebook-ийн чинь ямар ч үстэй би бас сайн мэдгүй. Тэгээд яг нэг сая гарсан. Бацдаг нөхөр юм биш үү Facebook-ийг. Тэгээ ер нь наад яриагаар ярих одоо. Тэ наад зүгээр ярихад бол Бид нар бас айгүй системийн дундор болцсон шүү дээ. Уул нь сая гараад бичлэг нь явж чинь одоо тэр сая гарсан бичлэг устгагдсан. Гэхдээ яг бид нар нэг зураг хүргийн дараад баталгааж болцсон байсан. Тэгээд ямарс парига хийдгээрээ хийн тий. Харин гоё болоос гоё угаас гоё болно. Янзын гоё болно. Энэ 28-нд нэрээ бүх залуучуудыгаа 28-нд I Love Function House урьж шүү. Бүх залуус охтуудыгаа гэж хэлэхгүй байна. Тийш үү. Тэ. Бүх залуусгаа. Гэтэ одоо зүг боловсон шоуддаг болсон байх шүү манай монголчууд. шүү дээ. Заавал нэг ууж идэв. Тий. Бүжиглчээд гараа явж байгаа усуд байна шүү дээ. Бас бүжигч нь бас Дээгүй яг одоо биш тэг дээр юм биш тэ. Маа тэр ийм юм байдаг гэсэн. 150 даа өгвөл. Тий. 100 гэж зардаг.
Тийм шүү дээ. Тэгээд орж бүжгэлдэг. Тийм шүү дээ. Чи яг бид өрсөлддөг байсан шүү дээ. Чи бол тэр үеэс тэр үед чи жартаа тоглоод байсан. Тэр хэдэн оё? Тэр ч одоо 2000 он байна уу 98 онд байна уу? Яг тэр такс нэг 150 төгрөг гээл оронгууд ундаа байдаг нөгөө 50 ундаа чи 100 мянга төгрөг гээл тэрөөс бүжгээ толдог хүмүүс байлаа. Бодгоороо бид нар сэтгэгээс авах нь дүүрэг тулсан. Тэгсэн чинь над дээр нэг охин туллаа. Тэр жоохон байсан. Тулна гэж бүжгэлж байгаа. Тийм тулна шүү. Туллаа гэсэн чинь хороод хоорондоо ярьж байгаа. Өдгөө халаадаг гэсэн чинь. Одоо бодгоо яг Gangnam Style шиг бүжгэлдэг гэсэн байхгүй амар тэнэг өдгөө гэж. Тэр чи айгу сонь тэгээд яг тэр чи нөгөө яг Дижи Бобо гэдэг мэдэн шүү дээ. Нэг хамтлаг тэнд одоо жигд технологи. Гатнжаа гэл. Тэр мэнэр чи ёо. Яаж одоо халаалтгүй бүжгэлдэг байсан бэ? Орцооц. Батушгагийн хобби юу вэ? Би юу? Би ер нь тийм зугаалах дуртай. Өөд. Найз нөхдөөгөө агаар салхинд хөдөө гадаа ч юм уу. Хобби. Тэгээ ер нь тэгээд ийшээ тийшээ гоё зугаалын бол надад гоё сонирхолтой санагдав. Ер нь гэхдээ би чи аягүй сониуч залуу л да. Тэгэхээр Багтаа ер нь яваагүй дугуулна гэж байхгүй. диалогч болно гэсэн үг үү? Юу вэ? Харин сониуч занд маань таарс мэрэгжлүүл жүжигчний мэрэгж байсан. Бараг л тийм шүү. Тэгэл жүжигчийн хүн ч мэдээж гэсэн шийдлийн хуурайд явна тий. Хамгийн одоо тоглох юмсан гэдэг жүжиг байгаа юу? Өөрч. За нэг хайхтар нэг би тэрэнд тэгээд одоо чинь кинон дээр байдаг шүү дээ. Дандаа одоо шинэ эрэг талын юм тоглож байгаа хүмүүс байна шүү дээ. Нэг өөрийгөө задлаад одоо сөрөг талыг болов юм болооч гэдэг юм уу те. Тийм хүмүүс бол байгаа юу? Оо яг би гоё бүжгэлдэг тийм те. Нөө step up гэдэг. Бүжгэлдэг тийм гоё. Тэгээд Батууш нэрээ багын л бүжгэлдэг байсан. Би бол Батуушыг тийм. Батуушыг би орог 10 жилийн өмнө баг мэднэ. 8-д 10-д ч юм уу те. Нема мөгийн танаас ч юм уу. Бүр тавтлаг байсан байлаа шүү дээ. Тэр юу штэ? Нэр ямар нэг инхийн доо. Сүртэй нэртэй. Сүртэй доо муу сүртэй. Шүлээсэн. Тэгээд тийм хүмүүс. Одоо гэхдээ манай кино урлагч тэр ер нь айлч урлагийн салбар манай хүмүүс бид нар чинь нэг сайн нэг хавар өнгөрдөг хавар бид нар чинь Солонгос руу фестивалд явсан шүү дээ хамтлагаараа. Шууд юу. Тэнд очиод нэг Азиудын драмын тийм урлагийн фестивал болохгүй юу? Тэгээ бид нар жүжигээ тоглоод бас бус орны Азиудын тэр тоглосон жүжигүүдийг хараад манай ер нь драмын урлагч тэр айлч урлаг ер нь бол яг л зэрэгцэл алхах. Зэрэгцэл алхаж байна уу? Зэрэгцэл. Тэгээ бас нэг хүмүүсээс ярьсан байлаа хитрхийн хошоог урлахаар чөөр яадаг ч гэнэ. Тийм янз бүрийн юм ярьдаг усууд би. Гэтэ яг тэ тэгээ хошоо урлаг хөгжиж байна гэдэг чинь миний бодлоор зүгээр яг илүү тарих хөгжиж байна л гэсэн. Тарих хөгжиж илүү хүмүүс нээлттэй болж байна гэсэн үг шүү дээ. Бараг одоо жишээл та нараар ингээд занимаалдаад одоо хэлэхгүй гэсэн үгээ хүн бас хэлдэг ч удах ч юм уу те. Ер нь манай хошоо урлагч тэр ер нь айлч урлагийн салбар ер нь манай монголчин нэг 2 сая хүн амтай те. За нэг тоглолт гаргаад нэг сар тоглолчвол дараагийн тоглолтын бэлтгэл дараагийн тарих ажиллана гэсэн үг шүү дээ. Тэгэхэд Орс морс гэдэг юм уу одоо тэр мундаг зах зээлтэй орнууд чинь болохоор нэг жүжиг тавиад бараг бүтэн жил тоглолт гэж байгаа шүү дээ. Бүх нэг хотуудаараа яваад тойроод нэг хотод нь бараг сар тоглоод явчихдаг ч гэдэг юм уу те. Манайхан ч юм бол айгүй хурдтай сэтгэл хурдтай явдаг юм болов уу гэж би бодлоо. Хошиж байгаа ч маань өөрөө гоё л тоо. Гоё шүү дээ. Тухайн хүнд гоё энерги өгдөг те. Хүмүүс сайхан энергээд гарах чинь тэр чинь юу буруу юм байна. Яг хөө зарим нь нэг алиа салвтаач гэдэг юм уу 9 шидээр ярьдаг. Би бол тэрний эсрэг байдаг. Яа тийм ээ чинь гоё хүмүүс гоё энергээд гараад гоё стрессээ мартаал тийм үстэй. Үнэхээр н хотын дөгжлөө мартаад бараг хошиг үзэл гараад ирэхэд хот мод ч сайхан болцсон байдаг шүү. Одоо хаана юу үзэж чинь хошин урлаг драмын жүжиг бүгдийг л үзэж шүү дээ. Тэр чинь тэгэл баталгаа шүү дээ тийм үстэй. Үшин ясан чанга ер нь тань хугалцахгүй шүү. Ер нь л хүмүүс амар инээхийг хүсдэг. Тийм шүү дээ. Инээх хугалцахгүй. Инээх сайх шүү. Гэтэ тэргүй юм стресстэй нийгэмд байгаа дахиад нэг газар ороод уйлаад ахыг гэх юм сүт тийм. Гэтэ бас гоё сэтгэл хөдлөсөн уянгийн юм. Манай төлөвлөгийн хобби. Миний хобби юу? Наа жүжигтэй. Энэ төрсөн юм л та. Яна. Нэг ахаас асуудаг байхгүй. Ахмаа гэдсэн хүүхд байхад. Ахмаа гэдсэн гээ хасаж. Ахаа юу гэдэг гэсэн надраа хараад ах мүлжиж байгаа. Нэгт
Тэгээд би амар хүүхчийг сонсож байгаа шүү дээ. Хүн зодно. Дахиад хаад. Хоёрт гээд би дахиад юу хэлэх гэж байгаа юм бэ? Хүн зодно. Дахиад хадчихсан. Гороовт гэсэн. Би өөрөө хэлэх гэдэг юм уу? Асал хүн зодно. Явсан ингээ Нэг ийм өнгө байдаг мэдхөө. хөш. Ингээд чон ингээд туулаатай тааралдаад амар үлсээ явж байгаад тэгэхгүй туулаад би чааваг идэндээ гэдэг байхгүй. Туулаа. Чонго та байж та 3 онцгой таах юм бол намайг идэрэй гэдэг байхгүй. Би танаар 3 онцгой таалаа. За гэдгсэн чинь. Үүдэн дээр хар оншортой нэг нохой үүд цахим тэр юу вэ гэдэг байхгүй гэсэн чинь нэг хар бутик гэдэг байхгүй гэсэн чинь та ямар мундаг юм бэ гэдсэн. Хоёр дахь нь гэдсэн чинь үүдэн дээр хар оншортой хоёр нохой үүд цахим гэдэг байхгүй гэсэн чинь хоёр бутик гэсэн чинь та ямар мундаг юм бэ гэдэг байхгүй гэсэн чинь намгын амьдэрдэг ваг гэж туудаг ногоо өнгөтэй тэр юу 3 бутик. Бүдэ саримсаар л гэж саримсаар. Бас нэг өнөө баавганы өнөө мэдгүй. Хоёр нэг гомбо байгаа байсан чи. Наач мэддээ. Мэдхгүй шүү дээ. Хоёр гомбо байгаа байсан чи. Би ч оператор нэж. Хоёр гомбо байгаа байсан чи туулаа арддаг байхгүй. Би туулаа дутаадаг байхгүй. Энэ хоёр гомбо байгаа ярьчих. За туулаа чи цөөрэ гэсэн үг шүү дээ. Хамгийн дараа чи барьж гүгээд задыг гээл гүдэг байхгүй. Туулаа намайг дор биш гээд ороод гараад байхгүй. Намайг дор хоёр баавгаа гээд яг олох гэсэн чи урд нь ихийг. Гомочод ихсэн чинь. Наач өөрөө төгсгөлээ. Өнөө өнгөс гомоо гадар юу ч ярихгүй. Би ч хоол хуурхай айгуу дуртай. Шажин дуурайд гоё штэ. Амар тийм хоббитэй. Энэ миний гоё штэ. Гоо сонгон юмштэй. Хүүхд тагаад ингээл хоол ингэ дуурах чинь манай аав ингэ ингэдэг байсан аахгүй. Аа тийм Ингээл стог. хоёр тийм чимээ. Яг аяа нөө ихчээж идэр хоол. Аав ингэж яахгүй. Бодохгүй бодож байгаа шүү. Нөө унтаж яхад Тийм яг ийм ингэ. үнэр. Манай талан дээр хоол тавьдаг шүү дээ. Хоол идэг өглөө хоол халаачаад нойрог толгоон дээр тавиад тэгээд ялц өчөлтэй. Ихтэй. Дээр нэг ах нэг ихтэй шүү дээ. Өөсөө айлын баг юм. Яг гадтай шүү дээ. Ихтэй хүн хоол хийхээр аяа гоё амттай хийдэг тий. Би юу яаж Хийхгүй байж байгаа тий. Манай аав тэгдэг байсан. Минийхөө яг хөө нэрэгжил ч гэдэм үү янз бүрийн юмгүй байж болно. Хамгийн гол минийхөө хоол сайн хийж сурах хэрэгтэй шүү гэж манай хэлдэг байсан. Тэгээ би бас сая хоол бас яг хөө. Энтиг хоол ямар вэ? Түр гоё. Гараараа аваад идчихэж байна үү? Гараараа баруун гараараа хоол идэх шүү дээ. Зүүн гараараа нөгөөт нь найдах юм ч та. Тэгж яриад би ямар харсан юм. Гэтэ яг хөө тэгтгэл юм шиг байлаа. Угаасаа тэгнэ л дээ. юу баруун зүүн гараад. Баруун зүүн гараа арай зүүн гардаа арай дутуу айлтай. Тэгээд Түшээ хүүхдээс багтаад юм шүү. үгүй шүү дээ бичил шүү дээ. Бичил 92 оноос хойш Тэгээ танаас багтуургийн хамтлаг болох гэж байдаг гэсэн. үгүй шүү дээ. Хүүст бичлэг гэж явдаг гэсэн. Багтаар гэдэг чинь нөгөө тоглолт моголт хийгээд Нөр юунд монитор биш монитор чийжсэн нөгөө одоо энэ тэнгисийн хажуудлын эрхчлөөний талбай гэж Тийм. өгдөө. Тэр чинь тухайн үед нэг парк хоо гэх юм Тийм. татсан байсан шүү дээ. Тэрний анхны тоглолт монголын гэж үстэй. Ямар болоо вэ? Одоо нэг криптоны юу вэ? Багтаа явсан. Би юу тагаад болоод амьдсан гэж байна. Тухайн үед яг хөө Бас божигнуулж явлаа. Тухайд багтаас зураг гэж явсан. Фонтач яг нөө жишээд орчихдаг. Тус яар мүжгэлдэг айгуус мүжгэлдэг. Отоос энэ оттой үжилээ орсон шүү дээ. Отоос би юу чамаг төрөж байх гэж бодож ирсэн. Түрүүс шүү дээ. За хотлэр л Хэд өрөөсөө дэрнэ нэ. тэр бас нэрштэй сонссон юм дээр бас айгуу сайн өгдөө шүү дээ. Вьетнам явах хэрэгтэй шагнасаа би чинь. За би том бай шийчи тий. Юу ч юм том модод байгаа. Тэгээ. Саний нэг шүү. Илээд нь жоон зүгээр юм тий. Ори. Одоо төмөр хөвгөлтэй байдаг үү за? Ажил дээр. Оо тийм. Ганц битэрчихгүй юу урлагийн улсууд ч гоё шүү дээ. Одоо шинэ хошиглагын одоо ингэ ярьдэн шүү дээ. Одоо уран бүтээл хийх бол нэг амьдрал болсон зүйлүүд ярилцаа тий. Энээс хэлж аваа, тэрнээс хэлж аваа. Танаас хэлж тий.
Манайх ч юм болохоор нөгөө жүжиг юм чи. Жүжигийн зохиол. Гэтэ тэрийг нөгөө зохиолоо олохын тулд бас хэцүүлээ. Ягаад тэгэхээр яг цаг үедээ тохирсон тэгээ инээдтэй богинохон юу ээж болох вэ гэдэг. Одоо танаагаас одоо хамтын авах гэж юм бэ? Манай шагаа шүү дээ. Захирал бол шагаа. За. Оо тэгэл нэгдүгээр бас Нэгдүгээр бас шагаа. хоёрдугаар бас Хоёрдугаар бас одоо тэгээд батаах юм уу та тий? гуравдугаар бас Ирхмаах гэх юм уу та. дөрөвдүгээр бас Дөрөвдүгээр бас батаашах юм аа. тавдугаар бас тэгээд дөргөө авч байгаа. хаах юм аа. Босс мос гэхүүгээр тэр сайхан хамт олон бүгдтэй гэж бодсон шүү дээ. Ер нь их босс захирлаа махирлаа гэж тийм үү. Уурлын жоо тийм байдгүй л. Харшээ. Манайхан ч тийм байхгүй шүү дээ уурлын. Би нөө өнөөдөр очиж байгаа тэгж дуудаж үзнэ. Захирлаа гэж хагаах. Загтаа гол дөрвөр. Нэр маа тоглолтыг үзег болсод нэр ирж үзээрэй. Үзчихсэн. Болж байгаа. Хоёр өөрсөн шүү дээ. Аа. Оо хэдэн сар гоожиж боллоо та. Тэгээд тоглолт бол үнэхээр сайхан бол. Харин тийм дам дам аягүй ярьж байгаа. Манай найз бүгд үзсэн байлээ. Сая манай найз 30-аад хүн заал авдаг шүү дээ. Тэгээд танахыг л зөвхөн ярьлаа. Одоо нөгөө заал авсан дараа нэг төмөрөг залуусаа суурдаг шүү дээ гад хоолойтой. Тэгээд харин танаа мөрөөдөл яад аягүй ингэсэн болсон юм гоё. Үзсэн чинь тэр кино олгын тэр бүжигч охтууд нөгөө яасан гоё бүжиглдэг юм бэ? Яг л мэрэгжлийн төвшин бүжиглэж яах гэж тэгээд л. Манай хамт тоглолтын дондороос Бүрчаны үрс гээд хамтлан бүжиглэж байгаа. Бид нар айгүй мондог бүжиглсэн. Би тэдний бүжиглэгийг тоглолт болгон дээр хараад өөдөхгүй. Бид нар бүгдээрээ кулисээ цаана. Бүгдээрээ хажуудлаас ингэ үздэг байхгүй. Тэр бас тэр мондог бүжиглэж. Айгүй авьяас. Урлагийн хүмүүсийг бас юу ч юм бас мондог байсан. Авьяаслаг монголчууд гээд нэвтрүүлэг явсан шүү дээ. Тэрэнд чинь 2 дугаар ярианд орсон хамтлаа. 3 дугаар. Хоёр тас. Бүрчаны үрс гээд бүжиглдэг. Бид нар бас манай тоглолтыг За уулын чинжир минжир бол махруудаа болно шүү дээ. Болоо. Манай байгууллага бүх махын шүү дээ. надад хоёр нэвтрүүлэг юм ах байсан. Яна дараа өдөр яна. Тэс наад ясын хоогаад багтахгүй дээр юм бэ. Маш Тийм дээ. наад дараагийн нэвтрүүлэг чинь чи. Тэмний л даа. Дараагийн төлөв та хоёроо ороод Ясан бэлэн байгаа. ясна бэлэн байгаа. Ясны шилээ. Аа. Ясны шилснээс батаах чинь бид нар ингээл нөө тоглолтоо бэлдээд бэлтгэл ажил тийм шүү дээ. Тэгээд гацлахаас яг хаяа яваад нэг өдөр л батаах хортой юм бариад ороод. Аа за. За юу вэ яасан юм гэхээр ёо гацсан бэлээд гаргаж ирээ. Өхөө ясмаас ингээд гаргаж чанаа. Аа за. Чанаа битүү чанаа ингээд чамжаа. Аа яа. Батаахчаас Тэгээд аац ирсэн юм биш наташ. Тэр хоолыг уулын хий гэж өнөдөр хэлсэн. Тэгээд дараа яах. Дараа юу ч болно шүү дээ. Амралтанд явахаараа. Тэгээд аюу сайхан үйл цагт бол танай том хүрхгүй байсан. Тэгээ юу л та хамгийн гол нь аац гэдэг юм аюу гоё тийм. Гоё янз. Хаа тэгээд аац ингээд хөрснөөс хугуулж аваад мэлж иддэг байсан. Би амар хулгайч иддэг гэсэн. Тэр одоо нэг асуу. Мантуу шүү дээ. Мантуу хууж ирдэг юм уу? Тий. Мантуу ээж мэд маа. Хөөе тийч манай үед ингэх юм шиг. Баасан хадлага сонирхон санаж юм байна. Тэр юм Facebook дээр зоогийн бичээд лайк хийдэг гэсэн юм байна. Тэрний доор латтай иддэг бол яах гэсэн. Бас Facebook дээр нэг юм байна. Одоо Facebook гэж ярил л да. Энд чинь юм байгаа байхгүй нөө. Хоёулаа онцгой гэдэг кино гарсан шүү дээ. За тийм Монгол. Тэрний трейлер нь байгаа байхгүй юу? Одоо намын дас дуулсан муусан гэдэг шүү дээ. Нэг хамтлаг дуусан гэж дээ. Намын дас юм байна. Тий. Тэгсэн чинь яг доор нь ингээд хоёулаа онцгойг бичсэн байгаа шүү дээ. Статус шиг юм бичсэн байгаа шүү дээ. Нэг тэнийг залуу байна. Тэгээ хаанаагаа ингээд доор нь хариу бичсэн. Йоо, тэр би татчихсан дээ. Тэгээ хаанаагаа хэдэж тэрээс хариу өгөхгүй шүү дээ. Маацраад гэсэн юм байгаа. Гүү тэр чи яг тэгээ хаанаагаа ингээд тэр хацсан яг тийм би ороод харсан яг л тийм тэгэхээр л юм байна. Яа. Царайгаар нь дүгнэж байна. Тэ үгүй мэдлээ. Ер нь бол
Цэргийн пана гэдэг чинь царайгаар дүрнэ шүү дээ. Амрын зэрэг 500 эрэхтэй өгөөд сарж байгаад ямар ууртай ямар зочимгүй ууртай. Тэгээд тэрийг бас сайн судлахгүй болов. Яг амар зочимгүй ууртай өнөө яваад ясчих юм бол зөрүүлээд тэрвчүүл яах юм бэ? Жоо хосгүй байхгүй. Төлөвтэй нөгөө. Яг жоо усын зүйлч. За. Хоёр гоё их тий төрөөл тэгэл хантай амар сайн найзтай. Хоёр уулна. Хоёр хэрэлдэж цаглах уу? Хүлийг жиг таагаад. За зодлоход яг хөлгөө олох юм да. Тэр нь л гайгүй. Хоёр хоорондоо хэрэлдэж задлах уу? Зодлохгүй байх. Одоо нэг ийм 60-ын талыг наслах хэрэгтэй. Өө баяр насаа хэлсэн үү? Би бол тахтай амар зодтолдог гэсэн. Би одоо бодхорлох гомдоод. Ахчаа хэлээр Одоо хэлээ арай л дэндүү байсан шүү. Үдчихэж байгаа. Ах чи бараа бас тодорхой хэмжээний юм бодоод зодж байгаа шүү нэр чинь. Ахын болсон байгаа шүү. Ингэж байгаа байхгүй. Одоо юу гэж бид нар чинь тэгээд аав ээж мэдээ зодуулахаараа юу ярьдгүй бараг хуц гэл зодуулж байгаа штэ. Тэгсэн чинь одоо юу гэдэг ингээд манай нэг дүүм өгчрөө шиг тастан гутал очоод наслан заяа. Тэгээд тэр амтны ч одоо зохих найш наслмасаал шимүү жаа зодноо гэж бусмас гаргана штэ. Одоо айлах гэж байгаа штэ. Тэнгууд өөдөлт идүүлчих. Хүүхд ирэх танд шүү. Яа. Хөөе одоо дээр үдтэй яг бид нар бол тийм юм үзээгүй шүү. Ирэх байхгүй баахан зодуулдаг байл. Гүпр амаагүй л энэ дүүний иш мишэр яасан гэж зодуулдаг. Нэгээр ороод чихтүүд гэ бомбоогоо манай их битгэрийг зодж байгаа нэг юу гар нь ингээд хуурсан штэ. Өвдөн боддоос дараад нь таашаа зоддог. Мотор шатны мотор зоддог. Яагаад гэж 99 гэж шийсэн гэж 8 дугаар их арай нэг том битээ болоод тэгээд нэг дийлэхгүй ямар доноо зоддог. За хүүхд тогж ирсэн юм бол юу юм бэ? Хоёр тасалж юм байна шүү. арай материал ихтэй дээ. Материал нанаа л их орцлоо. Тэгээд шүү тэгвэл шууд тасдал хийж байна. Тийм үү? Дахиад энэ талд нэг юм тасдал. Тэгээ. Угаасаа баншиж хийх болох юм шиг. Би баншиж бас арай их авах юм. Чи 3 дэндээ чинь. 3 дэнд цагаан дээ чи. Энэ яагаад 3 дэнд гэж? Энэ араа ингэ ягаа аар магаар дээр байгаа юм шиг л үт юм л шүү. Тийм үү? Үндэ шарангууд агаар дээр яасан бэ? Үндэ шарангууд идэл гэсэн шүү. Одоо яг ингээл гой хуваач. Эшэ талын хийчих үү? Тэг. За мань. Надад ч ус хэрэгтэй болсон юм да. Зүгээрээ. За одоо энэ чинь ерөөсөл энэ ч одоо ажилтны яваа шүү дээ. Энэ одоо байгууллагын яваа. Гүг бүгдийн л өөртөө. Өөртөө л угаасаа би хийдэг. Хинт ч үгдэг. Багасаа би тийм замтай байсан. Ажилчтай л оператор хэрэг баяшаач юм хэрэг байна. Одоо ингэ хин дүлгөөний хүүхдээс хаана гүсэн бэ бас? Өө миний хүүхэд 10 жилдээ хэр хүүхэд вэ? Би 10 жилдээ юу амар дараа хүүхэдсэн шүү. Одоо яагаад юм зүс нөгөө сойс ороод юусыг задаг болчихсон юм шүү. Тэ би анх манай төмөргийнхнээс сойс байдаг гэсэн байхгүй. Одоо 10 жил 12 жил амьдарч байгаа шүү дээ ихнээс. Ихтэн би очиж нөгөө тэр үед Excel амар модон барцсан. Excel унц очиж байгаа байхгүй. Сойсын гадаа. Лаг машин уу? Тийм. Одоо 10 жил гайгүй машин байсан шүү дээ. Excel гэдэг чинь бол сайд нарын ундаг машин байсан шүү дээ. Тэгээд манай авч Excelтэй Excel гараад очиж байгаа эдний. Тэгээд эдний ихнэр дээр очиод авах гэсэн чинь арай болоогүй байна гэсэн үг. Тэгээд ингээд сүйс дотор ингээд хүлээсэн чинь. Яг нэг галзуу болоод байгаа юм шиг гээд би хэлчихсэн. Нэг хүн очиод ямар юм гэж шүлэг уушаа хажуугаар явах. Хажуугаар нэг ингээд бүжиглээс та зургаа галаа. Зарим нь болохоор нэг өөлж мөлөө цом харцсан сонь зэрэг гаргаа. Би тэгээд бодчихлаа одоо ингээд жүжигч дуучин мужигээр ингээд хажуугаар бобер дуулаад хүмүүс өнгөрөн штеп. Энд тэр хүүхд байжээ. Сүйсэнд байна. Одоо ч би гайхаад байдаг байхгүй. Одоо танаас чинь болохоор нэг сүйсийн болохоор одоо нэг 1-р курс байсан, 2-р курс байсан. Чи одоо энэ доотлол байсан, чинээс ихч байсан. Энэ одоо ахаа гэж ярьд юм байл шүү дээ. Цэрэгт бол бас бид нар тэгдэг байхгүй. Цэрэг бол сургууль явж шал ондоо шүү дээ. Нийгэм шал ондоо шүү дээ. Тийм үстэй. Тэ? Тэгсэн чинь наваа нэг юм халтан нөхөд дуудаж байгаа байхгүй сүйсийн. 4-р курс кино, 2-р курс кино. Нааш дээ харахгүй. Тэр нэг юм сүйсийн нэг юм коридор гэж харахгүй коридор гэдэг юм байшаа. Нэг давхар ингэж ороод тий. Нөөж даагаад би бас тэр үед чинь бас яах гэдэг юм. Тэр чинь бас сургууль муралтаас эвгүй. Яах гэдэг яасан бэ гэж. Чи юу юм бэ? Алуу нэг юм аваад юу юм аа гэл нэг юм ярьсан. Гүр угаараа. Тэгээд
маргалдахгүй юу. Тэгээ маргалдаад харахгүй тэр намайг яг олооч та. Тэгээд Яг олоочихгүй би хараагүй машин дээр суугаад эргэж хараад төмрөөгөө гэлцаараа гэсэн төмрөөгөө суугаад бутгаад хойшоо орсон таршааны нөхөн дугаараа. Бөөмөс гарч ирээд таршааны нөхөн хажуу тарныг сайхан монгол залуу дээлтэн ах юм гэсэн байхгүй. Оо миний догсон шууд бүхнээс экселийн бүхнээс өрөнгөд нам гаргаа хэлсэн. Тэгээ бас нэг сүүсийн бас би нэг хаглаагаас нэвтрүүлгээр асуусан л та. Ер нь тийм одоо диктатур байдаг, таны үед байдаг байснууд яг хожим мөч энэ тэрэг гэсэн. Ер нь бол бас нэг амар зүйл байгаагүй гэж ярьж байгаа юм байна. Шүлэг болох. Тэр нөгөө байдаг. Тэгтээ тэрийг нөгөө хүний ухамсарын асуудал тэр чинь янз янзын хүмүүс орж байгаа. Янз янзын хүмүүс, янз янзын хүмүүс сурч байгаа шүү дээ. Тэнгүүд зарим нэг нь нөгөө зүгээр гоё би нэг хүндлэл тийм ах ихч гэдэг тийм гоё юмыг зарим нэг хүмүүс буруугаар эргүүлдэг хүмүүс шүү дээ. Тэр дундаа бас тэр хин мөксаага хэдэр чин ах юм байл ш дээдлэн байсан байл ш. Тэгээд айгүй тийм гоё юм зааж өгч мөгдөг байл ш. Тийм ах нэр солгон бичил ном заавал сурдаг. Диктатур гэхээсээ илүү ингүүл тийм шүү, тэгвэл ингэ шүү гэдэг. Гаргаад өчдөг байсан юм шүү тий. Яа гэхдээ зарим нэг тэнэг нөхдүүд байж ш. Хэмбэ. Гүйгүй хий та танихгүй юу? Яг тань. Тэрийг үзсэн байна. Манай мөнхрийг л ихсэж чадгаар энэ дэр. Мөнхрийгтэй. Тэгээ мөнхөр чи өөрөө аюу жижиггүй хөөргөж бас дотроосоо дотортоо жүжиглэн шүү мөнхөр. Ер нь одоо энэ дотортоо жүжиглэн шүү дээ. Ер нь солонгос явах болсон гэсэн үү? Тий, 2 дугаар ярин дараа. 2 дугаар ярин дараа тий. Нэг төби от төби дүү. Тий. Төби од төби дээ. Төби ор төби л үү лээ. Төби нот төби л. Аршгүй гэж. Монголоор л аршгүй л. Хөөс хин Батууш X2-ийн хин Тэмүүжин таач нэг тий штэ. Нэг тий. Манай Баатар Темка чинь цогцсон. Баатар одоо Францд айгуу сайн явж байгаа сурд болцсон шүү. Тий, сургууль сурж байгаа. Тий, нэг найрагчийн сургууль сурж байгаа. Тэр бас нэг амар сахиур хагалж орж ирэх үү дээ эндээс. Тий, бид нар одоо хүүхд байхад хин Батууш бид нар чинь нэг дуулж явдаг гэсэн маа Саранхуу багшийн цоглог студ гэдэг. Яа. Тэнд чинь одоо жүжиглэл би ч бас жүжиглдэг байлаа шүү дээ. Одоо үзээр нэг фэйсбүүкээр танаа цоглог студийг хайз. Бүр дээр үн зураг үзээ. Тэмүүжин Темкоменкогийн бүр хөрхитөө би өөрөөсөө үнэн за хизээч бүр барыг нусаа хацаа перпендикуларнаа явж исэн юм ааш. Нэрээ цоглог гэд гардаг гэсэн шүү дээ. Намайг суйст орж явах тэр нэг цоглогт байдаг хүүхдүүд цоглогийнх ингээл хоорондоо амар татна конкурс дээр пэдэлцээ заяа. Бараг шот ингээд ер нь жоох юм өнгөрөө. Тэр хин байгаа шүү. Одоо бэлгүүнэ. Тий. Нар мөнх энэ төр. Тэгсэн чинь одоо сая 1-р курсынхаа орж ирсэн нөгөө нахиа хөтэлдэг хүүхд. Нөгөө нэг хинтээ мөн. Цоглогсоос сааж байгаа бэбэ үгүй. Цоглог студийн багш нар Саранхуу гэдэг багш байдаг шүү дээ. Тий. Саранхуу багш чинь наваа конкурст бэлдэж соёст оролцож ирсэн багш байхгүй. Маш сайн хөтлөж олон хүүхдийг бас ёстой мундаг. Багшин жилдээ Саранхуу багштай маш их баярлж явдаг шүү. Та өгөл би энэ одоо өөр можоо хийцэн явж гинөө яаж гинэ. Айгуу дайч багш. Эсвэл энтэг дотцсон хэлмэж хийцэн. Энэ байцаа шал сонин байгаа тий. Энтэг тэгээ юу юм бэ нөө? Нэг бол ядуу, нэг бол баян мэдэгдэж байна. Байцаа байхавдсан шүү дээ. Мэдэгдэх хамтлаа үздэг. Литр байсан хостел харьцангуй гайгүй. Би ингэж Бангалор гэдэг. Бангалор. Мэддэг шиг. Тэр бинги агуу сони хийж байгаа үстэй. Нэг ханаруу ингээ гурж иддэг. Тий. Тэнгүүд нөөдөн пак онгоо зөрүүлж аваа хайдлаар шидэ пак. Тэнгүүд маа гэдэг түүгийч юм шиг. Тий. Ер нь сонь нэртэй болтой. Амар халуун ногоо. Би чи энтэгт очиод эхлээд нөө усан тарахгүй 4 хоног гүүлгээ, дээшээ доошоо гүүлгээд 4 хоног юу ч хийдэггүй. Бүхэнгээ алдсан. Эдгээр чи очоо турмаар юм байна. Усан тарахгүй. Тэгэл нөө би махмад зогцдөг юм уу яа. Тэгээ штэ монголчууд яг л тэрэн дээр л даваад алдаа шүү. Явахта баахан нөө хашир хүн чинь нөө баахан вакцин хийлгүүлсэн. Нөө түү юу лээ? Халууны вакцин түүхэн өөрөө байцаа болцсон уу? Болцсон. Тэр нөө энэтхэгт тэгдэг гэвэстэй нөгөө орон гэргүй ядуу хүмүүс нэг хоолтдаг хоол. Ер нь тийм ерөөсөө танд юмуд бол их бий. За өдөрт нэг том тогоогоор дүүрэн хоол хийж өгч хоолдог гэх. Энтгээд бас бодож байгаа байхгүй. Хөвтөө сайн зэрэг орж ирсэн сайн. Юу хаарсан чи 2 талаас зэрэг орж ирсэн. Хүмүүс гайхсан бохоо юм уу. За тэгээ үзэгчтэй бас бид нар бас хүмүүсээ танилцуулгаа мартчихсан. Ярианда халаад. За өнөөдрийн манай
оролцогчоор нэвтрүүлгийн маань өргөдөлсөн зочноор Мөрөөдлийн театрын хамт олон хүрэлцэж ирсэн байна. Жүжигчдийн төлөвлөгөө ард түмний хэлээр Батушка. Батушка бас нэлээд эмхтэй дүрийг дандаа аваа шүү тий. Яагаад юм бол чи миний ямар нэг яхан цэнхэрхэн гэдэг. Тэгэхээр дотор бүр арцгаа. Тандгүй байсан бол очиж чи ямар цэнхэрхэн юм бэ чи юу. Тэр бас нэг хэсэг бас нэг яг тийм усуд үзээд бас дотроо батсан баха. Батууш даа. Тань руу залах уу? яахан байна. Хамаагүй мэр хөөс. Энийг чи муу жоохон нэвтрүүлгээ мартчихсан. Өшөө хальж юм ярьж байгаа. Хальж бүр өөр чиглэлийн юм ярьчих гэдэг. За тэгээ энэ байшны жоохон гурил жоохон яг юу. Жоохон дээд үстэй. Зүгээрээ жоохон ивэлж өгөхгүй л байна л та. Гэтэ яа дээ. Тэгээ ер нь бол хамгийн сүүл хизээ бол хийсэн. Ивэлсэн ч хэдний ивлээгүй ч хэдний. Оо ер нь байгаль хийж байгаа. Гүүш наач байгуул тэгээ загвар байгаа шүү дээ. хийдгүй. Яг л бол Би нөө амар удаа хөдөлгөөнтэй байхгүй юу? Тэг ингээ багтаа би ээжийнхээ хичдэр өссөн байхгүй. Тэг ингээд манай ээж ихч амар хурд хөдөлгөөнтэй сарсар гээл. Тэгээд ингээ намайг би ингээ лөвчсөн чи ачи бас чирийн гурил хилдэгтэй гэлээ байхгүй. Тэгээд бас чирээ. Ингээс ихлээр харсан. Ингээ юма чимгэж тавьчих ингээ хүлээгээл нэгийг аваад чимгчтэй хүлээгээл. Тэс болчи буцаа хийвдгээ. Тэр нөө тийм тэгээд ихчдэрээ дээрээ тэгээ үеэл мүйлдэг хамт өссөн. Тэг надаар ер нь хоол хийлэгдэх байсан шүү дээ. Хоёулаа Тэгээд би ер нь бол хийхдээ айгу гоё идэв шүү дээ. Мөрөөдлийн театрт одоо захирлуудад хэлэхэд одоо манай хүнд хурдан дүрийг битгий хүрээ. Бүр үзчихээ тэгээ дагаад удаад ингээд ёо үцгээд залгуураа. Би ер нь хоол малгай авлаа гэдэг. Энэ малгай ингээд өмсгөр нэг хулгатай бүлэг нэг үдчихтэй нэг тоогооч үдчихтэй. Тэснээс нь татаад хоол хийгээд байсан. Тэрнтэй амар адилхан болчиход байна. бүдүү тоогооч бүг гараад ирлээ. Тэрнтэй бас адилхан болчиход байна. За энэ хоолойд ялцуулах манай бас нэвтрүүлгийн цаг маань хөөрхөө явж шүү. Жоо галын жоо нэмэл авчихгүй да. Бач нэр 10 татаа болдгоо лөө. 10 гэж болдгоо те. За индукцэн юугаа салхаар болчихсон. Инглиш. Тэтлнэс. Энэ дэр нэг үсэн жоохон нэмчнэ. Сая энэ Мөрөөдлийн театрын одоо сая энэ юу ч юм болохоор нэр нь юу лээ? Амьдрал өөрөө билэг. Энийн юм чинь бас ямар юм юу лээ? Хайртай бол эргэж хараарай. Миний нууц хүү гэдэг. Тий. Тэр миний нууцгүйгийн дуу нь аягүй гоё тий. Тэр ингээд нэг караоке марак халт ингээд дуусгаар нэгсэн. Эх гочод аавгаа хайлж санагдаад тий. Аягүй миний хөвгтэй дуу шүү. Тэр одоо амьдрал өөрөө бэлэг дээр сторкон дээр реклам дээр гарч байгаа тэр шар устай чи юм уу? Шар устай. Шар устай. Оо тэр чи ааягч тий. Ааягч юм уу? Тий. Вау. Вау. Тү ааягч юм би одоо чамаг юм уу гэж бодож шүү дээ. Гүү гоёор байгаа сте ааягч. Ааягч бас. Ааягч чи бид нар ингээл тоглолт хийнгүү тоглолт дуусаад ааягч дандаа Цэцэг аав. Одоо тоглолт ихлээд 30 хоног болж байна уу? Яг цэвэр 30 хоног болж байна ихт ааягч 30 цэцэг байгаа шүү дээ. За цэцгэд дүр нэг юм байна да. Харин хүлэмж нэг ингээд бид нар яриад та. Бас нэг яг өнөөдөр ааягч бол айгуу Ааягчид тачилсан инээдэг хүмүүсээс мартахгүй нэ. мартаагүй тэгэл айгуу их ааягчийг үзэх гэж их зорж ирж бүр цэцэг бэлдээд ингээд орой болгон тоглолтын дараа ааягч ингээд тэр дөрөв цэцэгтэй л боодог штэ тайцлаас тий. Тэгээд одоо тийм л болоосаа. Дүлгөө одоо тийм л болоорой. Ааягч маягч бол үнэхээр сэтгэл хаварсан тэр инээдтэй шүү тий. Тий. Тэгээ хүмүүс чинь тэр тачилсан инээдийг дахиж үзэх гэж. Одоо инээж байгаа тачилсан инээж байгаа. Яалгүй. Яг л Тэгээд ордоор дүр тачилаа хийчихэж байна. Таны тэгж хизээж билээд өгөх юм бэ? Маргааш юм хизээг өнөөдөр хин очиж үзье. Өнөөдөр чи бүтсөөд шүү дээ. Тий нэг маргааш нөгөөдөр ярьж байгаа л тий. Бас нэг үүсэх заавалдахгүй маа. Тусгаар тоглоо. Хорвогийн хамгийн худлаа өгнүүд гэ тэрийг уншсан уу? Би худлаа яриад биш дараа яриа. Яри. Тэнгүүтээ дахиж тамхи татахгүй. Турнаа. Хизээч хэнийг ч ингэж хайрлахгүй. Өөр ямар өгнөд лайврыг. Яриа гэж бас байхгүй байхгүй. гэдэг бас нэг үг байна. Яг наач юм байхгүй. Мааны нэ зөхгүй. Натаа гэдэг аюу бас амар гайгүй амьдралтай болчих амар гойгоо машин ундаг болчих тэр. Надаас би яг дээ алхаа үзсэн. Хажуу зогсчих байхгүй. Хөө юу вэ гэсэн нөч харцсан. За яри гэсэн шууд явуулчих тийм. Тэр хаашаа залгах гэж байгаа. Хаашаа араас төрөө залгах. Хөлгөөгийн уцаг өгөөч. Байна уу? Хэ гэдэг фолдер л орё да. Хөлгөө аль нь гэдэг юм уу? Яри гэж явчихж байгаа. Юу юм те? Ааш юм гонж таа.
огцом юм ярьж байгаа ингээд чимийг болгосон нэг хүүхд төрж гинэ гэсэн үг гэдэг. Өнөөдөр би нэг асуулт тавьдیں۔ Сайн нөгөө миний эх оронч үзлэмж хийсэн шүү дээ. Тэр одолцож байгаа хүн болгоос асуудаг байхгүй. Ер нь бол эх орон гэдэг зүйлийг одоо яавал хайрлах зүгээр юм бэ? Эх орон юунаас эхэлтий? Тэгээ манайхан ч нэг өөр өөрсдийнхээ нэг хисап өөр өөрсдөө юугаар хариулах хэрэгтэй байна. Эх орон уу? Тий. Зүгээр. Одоо яг чамаар батгуушийн хэлснээр бол бас нэг хүүхдүүд хайрлаж болно шүү дээ. Эхлөөний хэлснээр хүүхд хайрлаж болно шүү дээ. Тий. Сонгосон мэрэгчлэрээ урагшаа ажиллаа хийгээл явах чинь тэр чинь улс эх орондоо бас нэг бүтээн байгуулалт хийж байгаа юм бол гэж боддоо шүү дээ. Хүмүүс эх орон гэж хэцээлж илтгэж хаашаа тий. Хүн болгон мэрэгчлээ байгаа мэдээж тий. Хүн болгон бас нэг тодорхой хэмжээнд өөр ингэсэн бизнес, өөр ингэсэн мэрэгчлэр ажиллаж байгаа. Яг тэр урдх ажиллаад чанартай гээл тий. Урдх ажиллаад чанартай. Урдх одоо тойр одоо ингэ нэвтрүүлэг хийж байгаа. Энд чинь бас зургатаар хүмүүс үзэж байгаа. Энд чинь ажил хийж гэсэн үг шүү дээ. Энд чинь бас ард түмэн нөлөөлж байна л гэсэн үг байхгүй тий. Тийм учраас тэр офсын ажилтан хүн ч гэсэн ард түмэнтэй харьцаж байгаа. Тэгэл тэр л гоё урд ажиллаа хийгээл яваа бас нэг улс орондоо нэмэлтээ болов гэж байна. Тушийн хэлснээр бол яг эх оронч үзлэгээ заавал цэс дэлгэх биш. Ер нь бол хүн тухайн мэрэгжил тухайн ажиллаа хийж өгөө улс орондоо хонь нэмэр оруулаад байна гэсэн үг. Ороод төдөө чинь хайрлаад байна гэсэн. Ер нь манай монголчууд чинь за бас буруутч тийм бол бид гэхдээ ер нь жоохон юм өөлөх гэдэг юм санагдав тий. Өөдөө шүү. Тий. Би бол юм хийж штэ тий. Хүн энэ ч бас нэг алдаж чинь он чинь тэр болгоны хүмүүс нэг ингэчүүл яасан юм бэ гэж бас тэр болон бас нэг тэрийг бас өөлөх гэдэг юм бол шууд ингэж хэлдэг. Шууд одоо шинэ хүн одоо бие болоод төрөөд гарахтаа мужаан болоо гарахгүй, хатсан болоо гарахгүй, уталцсан болоо гарахгүй мэдээж алдчих онох юм байгаа. Одоо жишээлбэл одоо ингээл манай Gangnam Style ингээл бид нар ингээл мэдээж санаа аваад өөрөөгөө л хийж байгаа шүү дээ. Ингээд өөртөө манайхан юм сэтгэхээ болсон. Өөртөө ингэхгүй гээл те. Энд чинь бас нэг ганц бид нар ч дуурайчаагүй. Дэлхийн нийтээр энэ чинь бас нэг дуурайгаад энэ чинь явж байгаа те. Энд чи одоо. Тэгээ яг хуу бас нэг хитрхи бас нэг зарим нэг улсууд бас нэг жоох ингээ өөчлөхгүй. Тэгэхээр ийм ахгүй батуушаа. Хүн араа заавал тэгш байхгүй гэж байгаа шүү дээ. Үнцэг байдаг шүү дээ. Муу юм заавал байх хэрэгтэй тэр чинь. Муу юм байж танаас ажил урагштай юм шүү. Манайхан ч бас нэг сэтгэхгүй сэтгэл явуулж байгаа хүмүүс. Харин ч бүр тархинд бүр хурдсан ажиллаж байгаа хүмүүс. Одоо манай клип гарч л байна л да юм. Тэгээ гарч байгаа. Энэ манай чука гэдэг нөө. Энэ мангар адилхан болчихсон. Тэр залуу мангаадлаа яаж болсон юм бэ? Өсгөөг нь манай найз цирк чинь сайн нэг бүгөө явж байна хаана. Энэ ард байгаа улаан машин хэний машин бэ? Амраа хийх. Энэ нөгөө юм улаан машин хайгаад байна. Тэгээд бодож байгаа. Тэг хамраахын машин гэ бөөнөр ярьжсэн байхгүй. Тэгээ уцыг яаж болох вэ? Яаж болох вэ? Тэгэж байжгаад гэсэн чинь манай энэ чука гараад яг ингээ манай байрлажсэн байрнаас гараад дэлгүүр явлын байлаа. Тэгсэн чинь яг үүдэнд нь амраах юм шиг. Таалцсан бүр дохоо. Тэгээд ингээд бид нар л уцаараа зогсож чинь асуучих гээд. Тэгээд амраах. Оо тэгэлгүй байт бэ. Манай амраах залуучуудаа дэмжингээд аюу тийм гоё яваа. Хасарнаа чи бас нэг шууд чи авахгүй бас нэг 2-3 цаг болж байгаа шүү дээ. Энд чинь бас нэг дахин аав. Тэгэд амраах хүлээгээл цуг инээгээл ингээд гоё зогсож байгаа хөөхтэй. Та яа энэ Gangnam Style-ийг нэг хийж байгаа нэг бичлэг гард юм байна. Писа энэ үст. Тэтгэл чи бас амар хөвгөлтэй байж байгаа үстэй. Ганцаар хөдөлгөө хийж гутаад өөрөөсөө байсан. Инээгээл дахид нэг юм аяагээл инээгээл. Тэгээд амраах юм бас нөгөө машины хас тэмдэг чинь бас нөгөө YouTube тавьсан байх бичлэг дээрээс гадна дотны улсууд чинь монголчууд нацист үзэлтэй юм гэдэг зөндөө мэдээлэл болсон байна тийм. Тэгээд тэр мэтгэлзэнээс болоод хас тэмдэг мэндгээс болоод манай нөгөө бичлэгийг татсан гэх бас одоо мэдгүй байна одоо тэгээ яасан юм. Ямарч манай тэр бичлэгийг бол устгацсан байлээ. Энэ манай хэдэн хүмүүс л устгаж байхгүй. Тэгтээ байл шүү дээ. Сая би өөр яг нөгөө сая болсон нөгөө бичлэг нь бол хүн атарх юмуд л гэж байхгүй дөө. Манай хүүхд бол битүү шүү дээ. Одоо манай хүүхд 2 настай заяа. Сайн гарахтаа хүртэл энэ төмөр маад байсан байхгүй. Гарахтаа хүртэл би аваа гэж болж байгаа. Тэнгуудаа компьютер дээр заагаад оппа лэрэн заа. Тэнгууд 50 оппа ганнам та. Оо наачаа. Тэгээ манай хүүхд чинь нэг аав гэдэг өрөөс байсан. Үдчгэр ингэ ямар мэдрэлгүй хүн зогч ирсэн ч ингэ батчихсан гоё. Хүүхд өрөх. За. Нүгт юу гоё? Баши. Хийч үү? Хи.
За. Энийг л хөө. Тойлдог. Тусчоо. Харин ч жоохон ийм жоохныг ямар маргааш буудалтай юм. дараагийн зочдыг гоё хадгалаад. Нэр хоёр одоо авцавын төгсөө гэж бодож байна. Хүн болгоны бас ярьдаг ярьж шүү. Энэ өстө гоё төгсүүлсэн тийм нөгөө тоогоор Авцав төгсөөд амар төгсөөд байгаа юм шүү. Та надад тэгж бодохгүй юу? харин гайгүй болсон юм шүү. Гэхдээ одоо манайхан ч нэг юу яцсан? Хувийн бизнес эрхэлдэг улсууд маш их болцсон. Хагасан бүтцэнгүй ажиллаж штт. Хагасан бүтцэнгүй уулзалт хийж гин. Тэгээд амралтын өдөр гэж баг байхаа болцсон хүмүүс чинь зогслохгүй ажиллаж байгаа. Сайхан амраа бид нар чиг хаал хийгээч. Гэхдээ мөнгөлөө улаарах ч яах вэ? Юм яриад. Юм яриад. Ажил нь амжихгүй байсаар хагасан бүтцэн өдөр хүртэл амрахгүй ажиллацгааж штт. Тэгэхээр саяны бас нэг хүний хэлдэг бас зүг байгаа байхгүй. Хүн ажлын төлөө явж мөнгө төлөв зургуулгуудаа тэгээд өвчин тусангуудаа тэрэндээ мөнгө өгчдөг гэдэг бас. Яг хөө тэр амны хэлэхгүй одоо ярихгүй ч юм уу. Сайн амтаа. Гэтэ яг ээ зүгээр олон. Одоо нэр 12 сарын 21-нд нэг юм болно гэдэг. Тэр чинь болохоо болж бүх зураг төгтөр мэдээлэл. Чи зүгээр тоглосон гэж хэлээ. ССН. Гэтэ яг сая гэсэн мөлий. Сая би нөө өчтөр зурагтаар үзчихсэн чинь реклам оюун гэрлээ. Агаарч юм байгаа штэ ер нь бол. Үгүй агаарч юм шээ. Дэлхийд дээгүүр гэнэсэн юм. Зүм Тэр их гэсэн чинь аюу гоё юм ярьжсэн. Тэгсэн чинь энэ Оросууд бүр 2 жилийн өмнөөс энэ 12 сарын 21-ний өмнө бэлдэж эхэлж байгаа эхэлсэн гэж хэлээ. Японууд бас нэг хүмүүс судлаа найдаа. Японууд энэ нөгөө юуг цунамиг мэдчихсэн одоо газар дороо гэдэг юугаа барьж байгаа. Гэтэ яг 12 сарын 21-нд Япончууд ч гэхдээ үнэн юм шүү. Тэр чинь нэг усан доор хотоо За байгуулсан. үнэн байлаа. Тэсэн чи одоо бүр ингэж ярьж Америкчууд саны нөгөөд гариг барьж байгаа. Тэгээ хамгийн гол нь одоо шинэ Хамаагүй юм өгчгөрөө бүр ингэж жоох юм. одоо би бодоод байгаа галам юу лээ ямар нэг юм болол тэр цоног ном үүсгэх юм бол яг онгоц монгол авч дийлэхгүй чинь хэдний шаар цогдуулт юм ихнээс Google дэгэн үзснээс хойш сонирм болчлоо. Шаар надад байшин дээр ингэ гоо бүгд явцдаг. Нэг бол зөв сайн усан сэлээ. Нэг бол яадаг апресм сэлгээд энэ талд өөр уушиг нэмэлт уушиг мөшгээд усан амьддаг бол юм. Усан дотор нэвтрүүлгээ хийдэг. Тэр Facebook дээр нөгөө нохооны хоншоор нохооны чих өөртөө суулгацсан залуу харсан уу? Оёод мислийн аргаар. тийм үү? Тий. Тийм үү шүү. Батуу шиг харсан чинь нэг ноц ярихад Facebook дээр нэг амар нэг мистаслилүүлээд юм байзлын юу вэ? Гоо сайхан. Телефон ч лөө. Тэр залуу тамирлаа гэж. Ямар бас Яг тэгэл юм. яг санаас ингээд дэрвээ. За үнэнээ л Батушка. Яг адилхан зарим үзэгчид одоо хийж байгаа. Нэрэ Батуштай адилхан юм аа ярьж байгаа шүү нэ. Facebook-аар үзээ. Хиний найз бүсгүй гинэ бас нэг леди мэнэрхүү. Нэг юм амар би хаатай. Тэнгууд мисаслигээд эндээ булчин гээсэн. Яг би хаатай. Facebook-ээр сайн. Одоо нэг Twitter гэж нэг гарч байгаа гэсэн. Тэгээ Facebook ч одоо Тий, Twitter. аюу хурдан мэдээлэл Facebook-өөс л авч шít. Тэгээ одоо ингэж байгаа байхгүй. Яг цэрэгч яваад байсан чи компьютер гэдэг юм нэгтсэн заяа. Яг уу мессенжер зээсэн. Сэрээс халагдаад яг мессенжер ингээл учрыг олохгүй байсан чи хай таваад чи. Хай тавал энэ зураг мөргөө хийх юм байна. Хай тавал учрыг олохгүй байсан Facebook-оор. Facebook-ыг одоо учрыг олоогүй байж байгаа шүү дээ. Ер нь яг үнэхээр Үнэнгээ л хэлээ. үнэнгээ л олж чадахгүй байгаа шүү дээ. Хүмүүс тоглоод байдаг юм байна. Холбоотой юм байсан сам байдаг юм байна. Янз юм. Тэжсэн чи одоо Twitter гейм гараад одоо энэ орчлогоос тасрах гад байна. Хөгжилтөө ингээ хоцорч яваад байгаа жоохон гомдолтой байна. Интернет чи сайхан юм байна шүү дээ. Ашаа хийх юм баха. Хийц. Тэгээд харамсаа хийж гэсэн юмсан. Яг одоо энэ нэлээд сарамжтай болчихлоо. Ийшээ ч юм энэ хоёроо. Энийг амсаа тий. Сайхан сарамж ч ус холоо. Тий. Юуг нь амсан л та. Шүлэн амсан. Ханти шүлээл. Башин амсан дүүг. Башин амсгаа. Баяшин талцсан баг шүү. Нөгөө 7 байш бас нөгөө ядаргаад байсан. Тэр бас үнэн баг шүү. Нүү. А энийг буцлангууд нь баншаа гэж юм уу? Тий. Энэ ерөөсөө Аа хоол болчихсон юм л та шүү. Яг энэ бол хэлэх зүгээр яг инээд биш. Аа хоол. Тий. Одоо ажилчны маань хоол болчихсон байхгүй юу? Чи хоол хоёр уучлаа шүү дээ чи. Энэ болохоор Б хоол. Баргид ял. энэ болохоор зоо хоол. За бол зочтой хоол. Тий. За чи нэстэ үгүй таагийг яв. Үгүй таг яваа гэж гэсэн юм. Үнэхээр таадаг ах юм гэж байгаа. Аа яа. Макс продакшн яа.
Масо гэдэг. Масо байсуу гэдэг. Юу гэж манаас өмнө байж. Бид нар өстөр батагийн дэрийг үзчихээд инээ дүрлээд аглаах юу болд юм бэ л та. Өөрийгөө хуйлах гээд очдөг. Батаа болохоор инженер болчихсон. Яг түн ингээд за баймаа жиж байгаа дад шудлаа. Тэр манай үзчихэд бас сони юм байлээ. Зэрэгтэй одоо хошин шог ингээд юу продакшн юм үзэж байгаа шүү дээ. Би ингээд үздэг байхгүй ингээд аваа гот ингээд ихэнх хэвээр үзэж байгаа. Яг нэг инээ хэмдэр би бол амар мэд байх ойрч арлаад. Нөгөө санал мандлын зохиоос амар хүмүүс намаараа инээ гэдэг юм. Наавгаас харагддаг шүү. Хоёр цаг үзмээргүй юм байна да. Тий. Тэгээд хам хоолоо ингээд би миний инээдэл дуурайд байна гэдэг байгаа байхгүй. Тэгээд инээхгүй нөө өрөвдөх юм дээр хүмүүс инээхэд ах юм. Бас тэгээд сонь. Одоо энэ одоо зохиолоор гэдэг дандаа хийж байгаа шүү дээ. Бүрэлдэхүүн чадвар зохиолоор хийж байгаа. Одоо хошин одоо урлагч юм уу те одоо бас бардагч нот чиг одоо нэг тийм хурамтай хийн. Ингэсэн бохгүй юу? Манайх яг нөгөө одоо ингээд нийгэм юу үсгэх хүсэж байна гэд ингээ ахнар хооронд ярьж байгаа байхгүй. Тэнгүүд тэртээ тэргүү хошин урлагийнхан те хамгийн их үзэгчтэй зэрэгтлэгтэй гэдэг нь хошин урлагийн төрөл угаасаа үзэгчд инээхийг хүсэж байгаа. Тийм болохоор ийм хий. Тэгтээ тэртээ тэргүү ингээд нэгэнд хөлөө олцсон юм том продакшнууд байна. Тэгээ бид нэр юугаараа ялгах вэ гингүүд шоу драм гэж шин төрөл гаргаж байгаа. Энэ юу юм гэхээр нөх хүн инээхтэй нөгөө адилхан юм ухаарна. Тэгээ эхлэлтэй, өрнөлттэй, төгсгөлтэй нэг бүтэн жүжиг явж байгаа учраас яг л нөгөө хошин шог шиг инээ хөгжин голоор нь ингээл дуу бүжигтэй. Тэгээд дээрээс нь хамгийн сүүлд нь дахиад нийгэм ойлгоод авдаг ч юм уу тий. Мадгүй голоор нь уйлдаг ч юм уу. Уйлангаа инээгээд тийм юм. Тэгээд тэр нь ч гэсэн хүмүүст айгүй хүрээд байгаагийн одоо тод жишээ нь манайх одоо танхим дүр үзэгчтэй эхлээд сар болж байгаа ч гэсэн ийм байгаа юм болов гэж боддог. Одоо энэ триллер нэг стокн явж байгаа шүү дээ. Батаа нэг юм өмсөний уршаа ингэ алхаад тэр нь одоо ямар жүжиг хийсэн. Лио байгаас та халуурчин Лио. Тэгээд аяагч чинь нөгөө шар үстэй Мерлин Монро. Тэгээд эрхмээ ах чинь болохоор нөгөө загалмаас эцэг Дон Карлин. Тийм 3 юм хүмүүсийн мэддэг ийм киноны баатруудыг холбоод. За тийм хаа. Сайн мэдгүй шүү. Мерлин Монро чинь нөгөө юуны Дон Карлоны эхнэр нь болоод нууц амраг нь алуурчин Лио болж тараад байгаа байхгүй. Ямар эвгүй ямар эвгүй хүмүүс орооцсон юм бэ. Хүн гараад Европын хүн гараад орооцсон байна. Таглагдахгүй. Тийм ба шүү да. Юу манай бас будаа агшаачлаас авбудгөө. тоглолтод манаас нууц амраг гэдэг нэг жүжигт нууц амрагын тухай гарч байгаа. Нууц амраг юу байх хэрэгтэй юм уу, байх ёсгүй юм уу гэдэг. Тэгээ ер нь хүмүүс үзчихэд юу гэж хараад гарч байгаа тий. Тэгэхээр яг тэр хариултыг одоо яг танаа хариултыг ирж үзээл тэгээд мэдэх хэрэгтэй. Стайл үзээ байсан ч дээр юм уу? Байсан үн нь нууц амраг байсан үн яаж байгаа, алдаж байгаа мó, онж байгаа мó тий. Сүултээ хим болж байгаа нь тэрийг манай жүжигээс ирээд хоёр тулаа хөөсөн ингээл бас нэг Монголын зүр зүг байна вэ? Хоос оцрох хаалтаа оцрох гэдэг. Гэтэ нууц амраг гээл нэг ингэ төвлгээд байгаа юм биш. Ер нь бас нэг хүмүүст бас нэг юм ухааруулад бас нэг амьдралд байдаг зүйл эн чинь байж болохгүй юм байна гэдгийг л бас нэг хэлэх гээд байгаа санаа байгаа. За баярлалаа үзэгчдээ. Одоо ингэж манай мөрөөдөн театрын манай хоёр жүжигчин маань сайхан баянштай ногоон шүл хийж байгаа юм чинь бас анхны засварлаа бас нэлээ бас шимтлэг те зөв бахтай тийм хоол хийгээд бид дөрөв ярилцсан. Тэгээд одоо манай хоол маань бол гараараа шимгсэн Батуус гоё татсан татчихад жоохон болонгууд татсан үргэлжлүүлсэн. Өргөлөө маань баншиг бол шимгсэн. Дүлгүүн баншиг Батуус амар адилхан дүлгүүн хөлгөө гэдэг яг. Бэлгүүн бас айгүй адилхан сасаг. Тийм бэлгүүн. Тэгвэл дүлгүүн баншиг хийсэн ерөөхдөө тэгээ ногоо ихчлэлтийг төмрөөлөө, мах ихчлэлтийг Батуус хийлээ. Ясыг би хуулыг гэсэн чинь таваад багцсангүй. Одоо л багтах хэвээр одоо тэгтээ өнгөрсөн. Тэгээ одоо энэ хоолндоо бид нар ямар ч амтлагч хийсэнгүй л дээ. Ер нь бол бүтээгдэхүүнээр нь органик бүтээгдэхүүнээр нь одоо амтлагч идэх гээд байж байна. Энэ ер нь дүлгөөний яатсан байна. Одоо яг гоё давсан юмсан тарцаа. Одоо ерөөсөө баншман бол. Тэг төмрөө бас баншин яг бууц хийх хэцүү. Баншиш бууц. Баншиг юм шүү. Баншман одоо баншман. Бунш гэж хэлчихлээ. Тэгвэл бунштай ногоотой шүл хийлээ. За манай урлагийнхан маань бас хэр баргийн бас хоол хийдэг байх те энэ чи өдөр шөнөгүй ажилладаг үстэй танаас. Тий. Тэгэхээр завгаар бол тоглолтын бэлтгэлгээ та хэдэн цагт ирээд одоо бас үдсээр сонирч тоглолтын бэлтгэлгээ хэдэн цагт ирээд хэдэн цаг хүртэл бэлтэж жагаад орно гэж. Юу яасан юм бэлээ? Юу яасан юм бэлээ ч байгаа нөө. Орсын нэг
Станиславскигийн системээр явдсан шүү дээ манай юу ч тий. Тэгвэл нөө урлагийнхны тэр онгод орно гэж одоо ярих юм уу та тий. Оройн цагаар ер нь их тийм сэтгэн бодох тэр юм уу ажлын үед арай бүүнөр Тэгээ өдөр бид нар ингээл бэлтгэл гэхлээр нэг жоохон тийм назгаараа жоохон ингээл назаараа явж шүү дээ. орой болохоор ийд нөгөө тарих ажиллаа. За орой нэвтрүүлгээ. Орой өстө. Орой агаар дээр хоол ийцэн байл. Тэр судалгаагасан үлээ. Хавд идэх гондоо. Юу нь бол тэгэл байнгын л тэгэл шөнийн цагаар л тэгэл. Юу нас нэрээ тийм шүү. Бид Харин шүний амдалтай бас төгөө. орой л юм их юм нас зүгш дээ. Урлаг морлогийн жишээ нь 10 жил оюутны бэлтгэл мэлтгэл нөгөө оюутан багаж урлаг үйлчлэгт ордог байхад орой л бэлддэг байж шүү. Одоо тэгээд нэг хин бэлээ нэг тийж ярьж байсан юм аа нэг дээх нь үеэс алиа салбтай ч юм уу тий энэ хүмүүсийг хөгжөөдөг тэгээ нөгөө хүннэг үеэс ингээ галаа түлээл ингээл тойрол бүжгэлдэг тэр нь дандаа орой байдаг тэнгүүд одоо ч гэсэн ингээ тоглолт гингүүд гигээ тасрангууд 7-8-аас тэнгүүд хүмүүс өдөр 12 цагаас хошин шогч юм уу 2 цагаас жүжигч Үдээс үсгүй юу ажил. тийм болохоор ер нь манай ажилч бодоод үзэх бас нэгээс нь бодож юу л даа нэг өдрийн цагаар дээр үжчихсэн нөгөө хүмүүс өөрийн аж ахуй хэрэглээгээ хийе явжсэн амждаггүй байсан байхгүй. Ямар өдрийн цагаар хоолоо хийжсэн гэхэд хошиншаг үзнэ жаах юм. Тэгээд өдөр нь баазаагаал оройн бэлтгэх ажиллаа гээл. тэг ер нь тоглолтын бэлтгэлийн үед бол тэгэл Нойр эсэргээр нойргоо өглөөнөөс орой хүртэл ер нь байна. Тэгэхдээ би дүлгэнтэй номинд таарлсан юм байна. Тийм юуны хараалын энтлийн номд юу би хайнаа юм бэ энд дөө. Надраас харсан юм болчихлоо. Бас тэгсэн чи бас дээгүүр хараад явчихсан байлээ шүү. Би юу? Тэгсэн ингээл Гүй хүмүүс харин тэгээд би нэг цогц авахгүй явж тоо тэгэл би нөгөө охин чи нөгөө юу гэдэг рекламаар аягүй хараад next электрոնоос тэр рекламаар аягүй хараад тэр охин байдаг зүрсэн ингээл хүмүүс харин тэгээд явчихсан юм шиг. ингэдэг хөө хүн чинь нөгөө танихгүй хүн болгоныгоо тэгээд ингэ хөлцөж явахгүй шүү дээ. Нэг хүн тэр хүн аваад таних нь за юм хэлэх нөө хөөе гэж тэнгууд зүгээр хүн болгон л ингэж явдаг. Тэнгууд бас нэг эмхтэн чи яа юу юм бэлээ нэг юм музейд юм үзэж байгаа явжсан байхгүй би яг буруу ойлгосон. Яг тийм юмсан ингээл дээш харсан. манай мөсөгийн нэг ингээд дээр үйдгөө. тэр чинь нөгөө удаан үнтэйгэл холбоотой шүү дээ. Ингээд магад зингүүт явжсэн би. Би ч магад энэ хэдий энэ ямар мэдээ бэ гэж таараад. Шинэ эмхтэн чи бас нэг эмхтэн чи бас сонин штэ. Одоо ингээд амар дэгдэр ингээд эмхтэн алхаж идэг байхгүй. Тэнгууд яга бид нар ягаад залуучууд эмхтэн хүмүүс тоглолт штэ. Юу яна уушлаа. Зүгээр. Тэр гэл яха эмхтэн улам мэрийгээл ингээд алхдаг штэ. Өсгөтэй готлон дээр бүр олон зайжээ ингээд зүгээр хамаг юм тий зүгээр намайг харж байгаа шүү гэсэн чи хардаг алхдаг байхгүй. Ирчүүд яадаг вэ гэх нэг одоо шилэл охтууд чимээ юу ирчүүд бандаа доош чимандаа гараа гэл үйлдэл нэгтэл явдаг. Бүр ингээл нормыг гал зүгээр. Тэгш нэг хүмүүс ярьж байгаа бүдэрч унах шиг анаад. Ойлгоод юм байна. Бүдэрч унах ч юм уу юм уу мөргөх ч юм уу яа. Манай 10 жилийн охин байлаа. Би найх гэж явахгүй юм юм яриад. Орчны хүүд нэм яриад байсан чи. Би онгоо ярьж байгаа бас. Энэс носны гараад ирсэн. Нэ тэгсэн чи ороо ивчж байгаа байхгүй. Мага хичээл ирээгүй шүү дээ. Нэг өдөр нь ч ирээгүй. Тэгсэн чинь дараа нь дахиад хаалгараад яас онгоо ярихгүй зүгээр уулзаж тавсан. Тэгээд юу санаа яа байсан да. Манай энэ маань оператор маань цаг хараад хоол болоогүй шүү. Таны баншаач. Цаацгаа. Хоол тэгээд ингээд болж байгаа. Нэвтрүүлгийн цаг бас 15 минутаар одоо төрүүлсэн явж явах жишээ нь. Яана. Одоо бид нар цаг 45 минутад ярилцсан байна. Тэгээд хоол болох нь Цаг хурдан явж шүү те. Тэгээд амсаад Тав зүйлээ хураач үү те. тэгээд итгэл бэлэн болоо. Итгэл бэлэн болчих та. Ойгол тавьчих одоо тэгээд манаас бас гэрээ үргэлжлэх штэ. Заавал загвар өмсдөг ч юм те. Тэгээд бос нөө телевизийн хаал нэвтрүүлгээс илүү болох гэдэг байхгүй. За Сүлэмаа. За тэгээд бас өнөөдөр манай хоёр зочин маань мөрөөдлийн театрын байгаа шүү. Үзэгчтэй бас угаас солиод харж байгаа бол мөрөөдлийн театр жүжигчин Батууш дүлгөө маш их дүлгөө шүү. Нөгөө олны тэл. Манай хэд чинь амар Батууша. Батушка гэж ярьдэн штэ одоо чинь. Тэгээд яг жинхэнэ нэр одоо юу вэ? Баттулга. Төмөр Баатарын Баттулга. Тэгээ суйст орол Батушка л гэтүүлсэн шүү дээ. Ангийнхаа Батушка. Энэ хавыг зайлт юм уу сэн. За ингэ ичгөө. ингээл хоёр нэртэй л байж байгаа юм шүү дээ тийм. Хамаатай юм даа. Батушкаг бол хүмүүс даа. Тэгэл. Маш болж байгаа. Энийг үү? Манай замаг амаг.
Энэ төлгөөд өгчнө. Яс байна. Яс. Бидний тойл энэ хайрын гинээр яриад үстэй наа 5 гүн дээр ингээд туйлтайг шаг болоо. Нэг нь томыг аваад нэг нь жижиг аваад. ста бүр ойлгож байна. Гэхдээ би наадах залууш ойлгосон. Олон төм үзчихээн. Тэгтээ бас хэлэхэд стратеги таймер чадчих хамгийн сайн хүн анд байж болно. Одоо шинэ гурлаа дөрүлээ юм найз те. Гэтэ хойно заавал гэлийг тамхтай байж гэж байгаа байхгүй. Яг л үнэн юм бэлээ. Саксан дээрээс төстөр бүр сакс тоглосож штэ. Хойно бол гэлийг тамх боол ноён хатантаа баймаар санагдсан. Болцсон байна уу? Баяшоо. Одоо яраагүй. Жохон буцлуулаас буцлуулын гуйрлаа. За жоохон бодлогоч. Жохон яваад. За тэгээ манай нэвтрүүлгийн цагаар дуусаад тэнд дараагийн нэвтрүүлгийг орох гэдэг. Манай хөтгч маань өнөд ицсэн чинь. Айн тэгж яах вэ? Хараад одоо яг дуусч ийн үгүй юу гэх. Тэгээ чи хоолч өгн айгу дөрийн дөрүүдэж айгу хурдыг шиг усан чинь энэ цаг байхгүй болохоор айгу юу ч. Энд одоо биднээс хамаараагүй ерөөсө болцоос нь л хамаарж байгаа. Тэгэхээр хурдан болох хэвээр ард минут баястай цахилгаан гараад ирдэг үстэй чинь. Тийш тий. Тэр чи бүр бэлэн байдаг байхгүй. Бэлэн болцсон төмсөн болцсон. Хойгоо Баншны хүртэл бэлэн бэлэн. Хойгоо бацлаад болно шүү дээ. гал тэгэл. Ер нь бол би бас таваач байсан бас 6 жил. Таваач байсан шүү дээ бас. Бас нэг аимшигтай түүхүүд байна таваач байсан. 250 хүн хүлээлт авлаа. Би таваач байлаа. Гулайш нэм хамталчихлаа. Тэгэхээр хормогч ингээд нэг Гулайш тавг тоо штэ. Тэр нь хийцэн байлаа. Одоо хүмүүс намайг одоо зайлх үдээ. Тэгээд тэрэлцдэг мэдхгүй тэр үед ч одоо жоо хөтлөөж. Амар гулайш нэм хамталчихсан. Танцсан мах саустай. Тэгээд эргээр бас энэ огц татаал. Ой их заасан 250 хүний хоол бүрхээр гадаа. Тэнд чинь зөө мангар олон хүмүүс байж байгаа штэ. Хүлээж байгаа штэ. Хүлээж байгаа штэ. Хоол 200 200 дүүм штэ. Тэр чинь яаж яах юм нэг юм даас нэг 20 нэмжүүл нэг юм байсан. Тэгэхээр ингээл бодоод байсан ингээл баг өөлөх гэж байгаа юм жоох. Яа тийм билээ гэж маань цагаар халдсан толгороо тасаад байна. Юу яа тасаар баах гэж. Тасаараас оо багтаас лаглаг угаацаа. Хамаа нэг Буцаагаад уу хийгээд. Тэгэл яах юм бэ? Гулайшны мах чинь ядж хагаад юу яадаг вэ? Удаан буцлаа шүү. Удаан буцлаад тэр чинь нэг хүн бэлддэг байхгүй. Чанаад бэлдээд тэгж хийдэг хөтлөөд өчнөө мөнгө төрөө зарлах штэ. Тэр чинь уучлаарай хүмүүсээ. Тэг яагаад ч хүстэй. Яагаад ч үдээс хаалбас хардлаг мордлог гэдэг юм уу? Тэр чинь манай чинь юм нэг аягүй сайн байсан. Тэгээд хаагаа тэргээр би наатлаг үүдэн дээр зогсоо ингэ тоогоос болгосон ингэ зогсоосоо гоё. Аймын сэтгэлийн хөдлөл зогсож байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс юу гэж хэлэх бол тэндээс нь өснөөс гараад ирэх болов тий бас нэг. Тэгэхээр ингэ байдсан чинь хажууд нэг их чагаа ирсэн ээ. Миний тоогооч нэг өсөн текст. Ястаа байгуулаач. За ярих. За яг та хин ярих хөө. За би аяа. Эмгтэйгээрээ төлгөө. За баяшуул нэлээ бомбооч. Энэ бас жоохон бууцвтар байж болсон байна уу те? Харин бунш гэдэг байгаа шүү. Бунштай ногоотой шүү л ахгүй юу? Заастай нөгөө өвөл мөвлөө цасмаас орчих бол жоохон даад бороомор орчих бол ийм ногоотой шүү. Тийм шүү. Шилдэг устай мэдчих хэрэгтэй те. Эрүүл мэндийн бодыг бас нэгдүгээр хоолыг сайн идчих гэж ярьдаг. Тэгээ ер нь 6-аас хойш ер нь хоол идэхгүй л байх хэрэгтэй юм лээ шүү дээ ер нь. Одоо Батуушууд жингээ барьж байгаа шүү дээ. Би ч Дуушаач юм барьдаггүй шүү. жингээ барьж гисэн угаасаа тэгэл нэг таргалдаггүй юм шиг юм уу? Баттай бол барихгүй явж байгаа шүү дээ тэнд бол. Манайхан жишээ тоглолтын үеэр чинь бүгд жингээ барьна гээд шагаа ихмээ батаах эдэр чинь аяг ч эдэр бүгд нэг Франц дэглэм байсан тий. Байцаа гэсэн. Зөвхөн байцаа эдээс манайхан чинь тэгээд нэг дэглэм бараал 5 хоног гэсэн. 5 хоног идлээ. 5 хоног эдээ нөө жингээ үздэг юм байна. Эхлээд бид нар чинь дэглэмээ барьж эхлэх гээл нэг тэр тэдийн хилтэй бата тэдийн хилтэй гэж бичиж яваад 5 хоногийн дараа байсан чинь батаах чинь уул найцаны юм идэл яваад байсан шүү дээ. Эсэргээр 2 ил нэмсэн байгаа. Манай шагаа харьяасаа барьсан байхгүй тий. Батаа нэлээ мэдтэй бата. Нууцаар мэдсэн байгаа. Жогоо махцаахан оруулсан байна уу? Үгүй угаасаа батаах дээр голоосоо юм итцэн л дээ. Тэрнээс тэр дэглэм болвол айгу. Чи бас хин дүлгэн бас дэглэм Би барьсан. Тэгээд Манайхан ч бүгд нөгөө надаас байна. Тэгээ батаах дээр хоёулаа 2 ил таргалсан. Оо Шагаа ах маань 4 ил турсан. За хоол амсч. За тий. За хоол амсараа. За
Атош энийг ав. За тэгээ. За сайхан. За та Хоёрыг нэг атош үлээнэ. Оо сайхан. Талхуу дандаг гэж хэлэх чинь. Я нэрэл тэгдэг байсан шүү дээ. За яцгаарэ. За Баярлалаа. Баншин нь цаадад талаа тайлбарчих гээс. За баншин нь болохоор маш гоё хангалттай байна. Яг тэгэхээр нөгөө гараар татчих хийсэн болохоор шал хөндлөлтөө тийм машин татдаг. Урд нь бол одоо бидний сайн мэдээ алтан дайран дээд урал байла. Бас гоё цагаахан урал байла. Үндэсний үйлдвэрлэлээ юм шиг дээ манай. шүлэн ч гэсэн яг ориг гэхэд бол гоё тосмостой айгүй гоё шүлэлсэн байна. Энийг хардлах үгүй. За. Гоё шүү дээ бас. Юм мэдээлэл За гоё юм байх бас гоёсоо өөрөө захана. За тэгээ үзэгчтэй өнөөдөр манай нэвтрүүлэг та бүхэн маш сонирхолтой байж чадсан болов уу гэж бодож байна. За өнөөдөр бидний урилгыг аваад хүрэлцэн ирсэн хоёр мөрөөдлийн чадан жүжигчтэй бас мөн та хамт олондоос ажлын өндөр амжилтыг хүсье өшөө шинэ уран бүтээл хийгээрэй. Тэгээд манай нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгээд одоо бид нар хоолоо идэх гээд байж маш сайхан хамтаа олсон танд баярлалаа. За баярлалаа. 7 хоногийн хагас бүтэнсэд уулзцгаая. тавлаач гэдэг юм уу? Энэ ярьслаа сайхан өгнөд хоп за. За. цагтаа бүгдээ уулзсан. Та бүхний төлөө маргааш 12 цагт яг энэ цагт байна. Тэсвэртэй баяртай үзэж. Амцтай хол дотн нэрэ Double Cook 7 өнөг бүрийн бямны маригт 12 цагаас